Жорж Рассел. Яс. Нэлээ юм шүү. Хоорондоо алцгаар өрсдөг ч байна. Би өөрөө F1-т ороогүй байхад миний гутлын F1-т ороогүй. Одоо надад тийм скам байдаг. Чин 2007 онд ч доолн баймаар та тий. Гэхдээ ядаж нэг офис дээр очиж сканж болдог юм аа. Нэвтрүүлгийн ерөнхий эзэгчээр уран эхнэрийн зузаан дөрөвч. За сайн байцгаана үзэгчдээ. Манай Mic Tap Friends подкастын шинэ жилийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн харж байгаачлан бид гурав шинэ жилийн модныхоо доор амьд мод Сантагийнхаа малгайтайгаа бас нэг юм одоогоор яах нь мэддэхгүй нэг малгайтай ингээд бид гурав шинэ дугаар эхлүүлж байна. За сонь сайхан юу байна залуусаа. Намтайдаа шинэ жил болох гол догдлол хүлээгээл хийж байна. Уурамсгал орцсон. Гоё байна. Ажил их ямар сонирхолтой. Хамаг бодлоо амралтай хүлээгээд. Би амарцсан. Би бол амарцсан байгаа бүр. Хоногоо таалаа. Би нэг ажил дээр тэгсэн шүү дээ. Sorry. Нөгөө нэг Англид байгаа нэг хүн, нэг Америкт байгаа нэг хүнтэй хуралдаараад дөрөвдүгээр өдрийн орой. Тэгэлсэн за сайн юу вэ гэсэн чи. Одоо 2 хоног тисчээл гээд Америкт байгаа гэсэн. Англид нэг хоног 2 цаг тисчээлээ гэдэг үхээр дуусчихсан. Би нэг хоног 1 цаг надад өлтсөн. Цагийн зөрөө бас надад нэг арайд энэ удаад надад ашигтай ажиллаж шээ гэдэг гурав тагаах нь л. Юм дэйгөө гоошт ингээл ажил дөнгөж эхлэн штэ. Тэнгүүд Японы ч нөө цаг нь өдөр нь дуусчихдээ хүмүүс ингээл за манай өнөөдөр юу гэж юмлаа гонгот би. Ингээл би ажил эхлэх тэр үнэхээр ажил дуусчихдээ гэсэн гоё. Гайг тасалцсан өдөр. Зүгээр. Харин нэг өчтөр ингээ амраад үгүй 5 цаг ажил дуусчаад амраад идсэн. Яа. Амралт. Амралт шууд нэг амралтаа залгад юм чи. Түн шууд ингээ амралт эхлэхэд болно шүн ингээ сууж кинод байдаг. Өөрийгөө ядраагаад. Хоёр өчтөр өөр аваар шинэ байгаадсан те би гайхаад. Би шинэ дугаараа бэлдээ. Зэхагаас зураг ирэл notification ирэл. За синд ч л одоо яад вэ? Би одоо унтаад айгаар чатлж байхаар. За тэгээд өмнөх дугаар дээр амлсан ёсоор Зэка юм бэлдсэн те. За тий. Манай үзэгчдийн одоо хүсэлтээр нэгэн л одоо улирал дууссан байгаа юм чинь. Бүгдээрээ нэг классик уралдаануудаас бас ингээд танилцуулаад ярих гэж ярьсан тохирсон. Тэгээд эхний уралдааныг бол 98 оны Бельгийн Спак сонгосон байгаа. Окей. За энэ уралдаан яагаад ийм онцлог юм бэ гэхлээр ер нь урд хожид байгаагүй маш их одоо retire буюу DNF болсон тийм тохиолдол байсан. Ослоос болоод тэгээд уралдаанаа дуусгах чадаагүй 13 машин нэг дор ослолт орсон. За өдөртгөл болгоод юу ярьж ил та тий. За спа бол нэг 8 сарын 30-нд одоо 98 оны зуны амралт дуусаад тэгээд эргээд тухайн үед одоо сизон бол нэг 16 уралдаан болдог. Энэ бол 13 дахь уралдаан. Өөрөөр хэлбэл цаана дахиад 3 уралдаан байсан. Үзсэн. Тэгээд энэ бас ягаад ийм чухал уралдаан нэг байсан бэ гэхээр авраг болон нэг нисгчийн авраг драйвер чемпионшип тэгээд конструктор чемпионшипийн одоо нөлөөлөх хүүц тийм уралдаан. Ягаад гэхээр яг уралдааны эхэнд Мика Хакин 77 оноотой, Шумахер 2 70 оноотой. Төрүүлсэн хүн 10 оноо авдаг, 2-т орсон 6 оноо авдаг, 4 оноо авдаг. Ингээд 6 машин оноо авдаг. Тим системтэй байсан. Макларен болохоор 125 оноотой констракт тэргүүлжсэн. Феррари 102 оноотой. За энэ нөгөө нэг юу штэ 98 онд чинь Макларны сүүлийн нэг констракшн одоо ингээд сая 24 онд 26 жилийн дараа авч байгаа. Яг тэр улирал. За quali бол айгүй жоохон юу болсон. Тий, тэр үлрэл. Хамгийн Макларен тий, хамгийн сүүлд контракшн авсан үлрэл. За quali дээр бол Мика Кулхарт гээд тэгээд Damon Hill Schumacher гэдэг дараалалтай quali барил гэсэн байна. За эндээс ингээд зурган дээр хэдүүлээ харъя. Энэ бол ингээд эхний старт тий, эхний старт. За тэгээд спа бол угаасаа бороо ордгоор алдартай. Энэ өдөр чсэн нэлээд бороотой. Quali бол бороогүй гоё байсан. Тэгээд яг уралдаа эхлэхлээр юу руу орцсон. Амар орсон юм шүү те. Тэр өглөөнөөс нь эхлээд. Тэг ер нь бороо ороод эхэлсэн. Тэгээд нэлээд нойтон юм дээр уралдсан. Энэ үед чинь юу байсан юм шүү дээ. Шууд formation lap гэж шууд уралдах биш. Эхлээд
warm up гэж бас байсан юм шүү. Уралтахаас өмнө хэд нэлийн тойрж үздэг ч юм уу, зам амаа үздэг тийм байсан юм шиг байлаа шүү дээ. Магадгүй тийг сайн анзаараагүй. За ингээд Хакнын нэгт, хоёрт Кулхард, тэгээд Damon Hill, тэгээд энэ чинь Шумахер, энэ ард нь Irvine ингээ явж байгаа. За тэгээд уралдаа эхлэнгүүт юу яасан? Эхний юун дээр эхний тойрог гараад ирэнгүүт Damon Hill айгаа муу старт хийсэн. Тэгээ өөрийнх нь яриагаар бол нэг хаад юуг буруу таруулаад дуугаа хийрэг. Тэгээ хоцроод ирэнгүүт Хакин нь нэгт гарч ирээд Кулхортын зүүн талаар Шумахер орж ирээд баруун талаар нь Irvine ороод ирсэн. Энэ Irvine ягаад эн чинь амар чухал үүрэг гүйцэтгэдэг вэ гэхээр юу хийж байгаа? Дотор талаасаа одоо энэ эхний эргэлт болохоор ингээ нэг огцсон баруун эргэлт. Тэнгүүт Irvine чинь ингээ баруун тал дотор талаар нь дайраад ороод учраас тэр чинь шууд ингээ ирж чадахгүй. Хэдий нөө тухайн үеийн машин ч одоо жижигхэн хурдан байсан ч маневр сайтай байсан ч гэсэн бас ер нь ингээд ирэх градус нь өндөртэй учраас Кулхертийг бүр ингээд шахаа авчихсан. Макс Ландо. Тэгээд энэ юуны чинь Спаги чи ихний эргэлт өөрөө их сонио. Ингээд эргэлт нь гараад ирэхлээр ингээд өргөтгсөн замтай. Ингээд огцом эргэлт учраас бас ингээд цаашаа гарч даялж гарах одоо боломжийг нь олгоод тэнгүүд тэр даялж гарч байгаа хэсэгтэрээ өөрөө юутай нэг онцлогтой борооны ус зайлуулах ингээд нэг юм төмөр решот ингээд доогор нь зам дээр явждаг. Тэгэхээр энийг нэг бол баруун талаар нь хөрөхгүй гарах, нэг бол зүүн талаар нь давж гарах даялаад ингээд шууд тийм үлээ. Шууд ингэж хаалц ингээд тэрнтэйгээ 90 градус ч юм уу ингэж давуул гайгүй. Тэгээд эсвэл тэрэнд огт өрөхгүй ингээд явал гайгүй. Эсвэл тэрэн зөвхөн ингээд нэг дугаараа юм ингээд хальт өрөхээр. Тэгээд ер нь эргэжэд спин болчиход хийргүүлээд. За тэгээд энэ зурган дээр харагч. Одоо энэ хэсэг дээр эн чинь ингээд юу нэг ус зайлуулах хоолоо яваад усны ийшиг орд юм шиг байна. Тэнгүүт энэ цаана Кулхерт гарцаа одоо ингээд Irvine ардтанд шахаар бүр ингээд ийшээ гаргаад ирж байгаа. Тэнгүүт энэ чинь даялцсан үе чинь буцаад нэг юу руугаа зам руу орох хэрэг наашаа шахаж орж ирнэ. Тэнгүүт эндээс дотор талд нь ихэнх Шумахер нэг зүүн талтай байсан чинь гоё ингээд эргээд нааталт нь ороод ирж байгаа. Тэгээд энэ чинь урд талд нь Микатай. За тэгээд энэ дээр Кулхерт гарч ирэхдээ энэ чинь нэг ус хоолойн дээр хийргээд дуугаа. Тэгээд авар эхлүүлж байгаа. Одоо энэ дээр харагдана. Тэгэл араас нь бүгд ороод тэгэл жолоодлогоо алдаал панк. Тэгээ бороо орж ирсэн нөө ус гараад ирсэн нэр бүр ерөөс. Тэгээд угаасаа хинчүүч харахгүй тэгэл шууд шулуун очиод мөргөөл ороод ирж байгаа. Махаа гэдэг шиг. Одоо энэ дээр ингээд хин Кулхерт орж ирэх гэж хийгээд цагаана. Энэ дээр тэгээд хиний бас гоё яриа байгаа. Damon Hill яриа байгаа. Damon Hill чинь нэлээд хойно эхэлсэн шүү дээ. Алдаад. Тэгээ яг урдуур нь Кулхерт ингээд өнгөрсөн гэж байгаа. Тэнгүүд яг тэрхэн мөчн чинь 1-2 секундын дотор л болж байгаа шүү. Ингээд за угаасаа Кулхерт алдсан юм байна. Хан мөрөх нь ойлгомжтой. Тэгэхээр би ойгоод буцаад ирэхээс өмнө зүүн талаар нь дайрж гарах уу? Ойгоод яасныхан дараа баруун талаар нь гарах уу гэдэг нэг ийм шийдвэрийг амар богинохон хүчтэй хийхэр болоод тэгээд яхаа өөр хэлбэл яхаа ингээд бодж итл аз дайраад айгу азтай. Тэгээд Кулхерт пак ойгоод тэгээд тэр хооронд баруун талаар нь гараа явсан байт юм бэл. Тэгээд яг нэг бичлэгэн дээр харагдан да хэдэн миллиметрийн зайтай л. Тэгэл угаасаа тийм тэгэл Хакин гараал, Шумахер гараал, Damon Hill гараал тэгээд артлынх нь бүгд бомбах гэлээсэн. Iron бас гарцсан. Irvine гараагүй. Irvine ч бүр машин бод олгосон. За яг энэ аксидент болж байгаа зураг энэ ч байна. Эндээс угаасаа энэ дээр тэгтээ бас нэг гоё харагддаг юм бас Damon Hill чинь Jordan дээр оролцож байсан. Jordan хоёр дахь нөхөр чинь Ralf Schumacher, дүү Schumacher. Одоо энэ ард харагдаж байгаа Schumacher. Яг бүр яг хамаг юмны ард тэгтээ яг бултаад явж байгаа. Тэгтээ машина ягаачгүй бас гайгүй өнгөрсөн. Ерөөсөө энэ уралдаанд юу яагаагүй өртөөгүй багуудын нэг Jordan байсан. Damon Hill гараа явцсан, Ralf Schumacher ард талд. Тэгээ энэ дээр ингээ энэ зураг авч байгаа нөгөө энэ дугуй муу бүр амар дэшээ. Энэ айгүй аюултай. Тэгээ энээс хойш ингээд нилээн тийм өндөр одоо хаалт мал тавьдаг болсон юм байна. Тийм нөгөө нэг юу үстэй нөгөө тор төмөр тор тавьдаг. Тийм төмөр том торноо тавьдаг болсон. Хоёр давхар бүр ингэ тавьдаг болсон юм байна.
Тэгээ үзэгчдийг жоохон холдуулаад. За тэгээд ингээд аваар болоод эн чинь ингээд угаасаа ямарч ууртах боломжгүй болчихж байгаа. Тэгээд red flag болоод. За тэгээ энэ айгаа инээдтэй. Тухайн үед чинь нөгөө нэг запас машин тавьдаг байсан. Барикелаг ингээд юу толгойн хельмет дотроос цусмас гарч ирсэн. Тэгсэн чинь хамаагүй ингээд очиж шууд дараагийн машиндаа суугаал. Ирвайнд чи доголцсон. Тэнгүүд очиж шууд машиндаа суугаал. Тэгэл бүгд машиндаа суугаал явцсан. Энэ дээр зүгээр уралдаж чадаагүй 4 хүн машин яг юуг очсон бажижкэн багаар мөнгөгүй. Нэг л машинтай байсан биз. Тэгэл машинтай. Тэгэл заавал байх хэрэгтэй байсан юм шиг. Тэгээд ингээд юу яагаагүй. 3 машинтай ирээл нэг нь суугаал нөгөөх нь тэгээд угаас машин гүлчихэж байгаа байхгүй. Тэгвэл чинь Ferrari чинь хин гараа мик зүгээр гараа авсан учраас Шумахер. Ирвайн нөгөө запас машиндаа суугаа гараа авчих. За тэгээд ингээд рестарт болох гээд. За рестарт дээр юу яасан гэхэлэр яг эхний 2 тойрог тухайн нөгөө нэг регулейшн тийм байсан бил. Эхний 2 тойрог бүтэн яваагүй бол quality-гийн югээрээ дараалал ахаад эхэлнэ гэдэг тийм бичсэн бил. За тэгээд тэрэн дээр ихэлсэн Мика Хакинен яг төрүүлж явсан. Тэрхтээ Damon Hill энэ удаа айгүй сайн эхэлсэн. Шууд баг нэг рүү гараад. Шууд нэг рүү гараад ирсэн. Эхний хэрэглэлд нэгээр гараад. За тэгэнгүүт энэ дээр одоо нэг аврагын төлөө өрсөлдөж байгаа Шумахер, Мика Хакинен хоёр ингэж орж ирж хоорондоо. Эхний хэрэглэн дээр зүгээр сайд ботоор ингээд тулаад ороод ирж байгаа. Тийм шүү дээ. Тэгээ энэ дээр болохоор юу яадаг юм шиг энэ яг жоохон контакт байсан баг. Гэхдээ яг одоо ингээ бүр нэг сайд одоо Ferrari-гийн сайд ботыг эвдэхүүц хэмжээний юу байгаагүй. Тийм. Тэгээд энэ дээр одоо яагаад энэ ийм чухал юм бэ гэхээр яг Шумахер нэг гадна талд нь зүүн талаар эргэж байгаа учраас Мика Хакин ялч нөгөө нэг ус цайлуулах юм дээр таарад. Тэгээ тэрэн дээр нэг дугуун эргээд хийгээ. Тэгээ шарвцсан. Тэгээ шарваад эргээ харж идэл нөгөө нэг Herbert орж ирээд мөргөөд тэгээ Хакин нугасаа чадарч байгаа. Retire болоод. Шууд DNF. За тэнгуут кулгар чинь нөгөө нэг юу ячиж байгаа шүү дээ. Нөгөө нэг запас машин утсан учраас Мика Хакин машингүй. Ингээд тэгээ retire болохоос болчихж байгаа байхгүй. За тэгээ эндээс их юм болж. За ингээд Damon Hill төрүүлээ явж байгаа. За тэгэл 7 дугаар лап хүртэл нилээн явж ирсэн. Тэгээ яг өөрийнх нь яриагаар бол Шумахер бол угаасаа Rain Master. Угаасаа Шумахертай би зам нэг хаах гэж үтсэн. Гэхдээ угаасаа ойлгомжтой учраас ингээд 8 дугаар лап дээр би үс зам тавьж өгөө. Тэгээд гүцгэцэн гэдэг. Тэн дээр угаасаа Шумахер үнсчихсэн юм лээ. Бороо орж байгаа үгүй нь мэдгүй. Үгүй гадуур нь яг ториулсан юм. Ториул үгүйс буртаагаар ингээд шүүн гээл. За тэгээ ингээд явж итэл 24 дугаар лап болж байна. За 24 дугаар лап болохоос өмнө Кулхарт бас Herbertтэй ч лөө нэг аваар хийгээд гараа явцсан. Тэгтээ ингээд буцаж орж ирсэн. Тэнгүүч үгүй ингээд нэг лап тойруулсан байхгүй. Одоо уралдаанд ороос ямар ч юуг нөлөөлөхгүйц. Гэтэ яг одоо дата цуглуулах ч юм уу тийм хөө зорилгоор олчихсан баг. Тэгээ яг энэ дээр бүр ингээд John Todt Макларны юун дээр pit wall дээр ирээд хөө за та нар зам тавина штэ хөө гэдэг. Тэгнэ ингээд одоо энэ зураг энэ дээр байгаа. Энэ бол урд өмнө болж байгааг нэг ийм бол тэгээд окей санаа зоволт бид нар зам тавина гэд. За тэгээ яг 24 дугаар тойрог дээр чинь Шумахер чинь бүр 30 секундын урд орцсон бүр ингээд угаасаа илт урд идэж байна. Тэ. Тэгээд нэг алдарт юу болж байгаа юм л да мөргөлдөө. Култгартай чинь тухайн үед юу яадаг гэсэн бэ? DC гэдэг байдаг гэсэн юм. Давид Култгарт гэж нэг уртан цалч зүгээр бүгдээ DC л гэдэг гэсэн юм. Тэгээд DC багаас нь хэлсэн би за шуум ирж гин зам тавиараа гэн. Тэгээд DC яасан гэхлээр яг зам тавьж өгсөн чинь хурдаа багасгах штэ. Хурдаа багасгах өгөн. Тэгтээ яг racing line дээр. Дотор талтай. Одоо нэг тойрогныхаа яг дотор талтай зогсоод үлдсэн. Тэгэнгүүт юу яаж байгаа юм? Айн боротойсэн учраас Шумахер уртлаа хараагүй. Одоо мэдээж тэгэл Кулхарт байгаад холдсон гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд ирчээрээ тэр чигээр орсон. Тэнгүүд энэ дээр Кулхарттай бас өмөрж ярьдаг нэг юм болохоор юу юм бэ лээ. Би бас ингээ бороотой сууч толиндоо юу ч хараагүй. Чамайг ирж байгааг мэдээгүй. Одоо яг Шумахер ирж байгаа л гэсэн болохоос биш. Яг мэдээж хэлээ. Яг одоо ирж байгаа гэдэг би мэдээгүй. Гэхдээ яхаа ингээд юу яг бүр 2003 онд бүр чинь 98 оны уралдаа шүү дээ. 5 жилийн дараа яг өөрийнхөө буруу хүлээсэн юм лээ. DC юм. Тийм DC. Гэтэ угаасаа наач ингээд нөгөө нэг яг
наад момент чинь ч биш энэс өмнө бас ингээд тойн дагаад яваад байгаа шүү дээ. Тий. 50-аараа гэдэг Ер нь нь бол яг тавихгүй явж ингуудаа ингээд хамгийн эвгүй хэсэг дээр албаар зам тавьж өгч байгаа нь. Тэгэхээр тэрэн дээр л яг албаар мөргөлдий ч гэж боддог баг. Гэхдээ жоохон албаар ер нь бол Шумахер жоохон хэцүү болох гэж Тийм. Тэгээд энэ дээр яг ганц нөгөө тухайн үед ингээл хүмүүс ингээл хардталтай зөндөл юм байдаг шүү дээ. Тэгээд Мика Хакерын 7 оноотой Шумахер төрүүлэхгүй тэгэл багийн өндөө туслах гал албаар ингээд аваар их гэж л шүмжил ярьд юм бэлээ. За тэгээд за энэ чинь ингээд 24 дээр аваарт болоод ингээд Шумахер угаасаа баггүй DNF болчихж байгаа. За тэгтээ энэ дээр алиа бас гүйлхэр чинь тэгтээ ингээд инээс болчоод очиж юу ягаад засаад буцаж ороод тэгээд тий. Тэгээ буцаад долоод орсон. Тий, долоод орсон. Артлын дээр тэр үсэлж болдог байсан юм уу тий? Билгүй одоо тэгэл тухайн үед тэгэл янзлал. Одоо нөгөө юу бажет хязгаар байхгүй. Багууч тэгэл дураараа юм авчираад мөнгөтэй бол мөнгөтэй тэгэл одоо ард винг урд винг хидлээ баг 5 6 авчираад зүгээр зоргоор нь салтдаг гэсэн юм шиг. За тэнгууд энэ дээр бас нэг ганц бас нэг ярьдаг юм яг 26 дахь тойрог дээр яг энэ эргэлтнэр физикал хэнийг лээ яг ийм байдлаар мөргөт. Хойноос яг хойноос. Бас ингээл бороотой юу ч харагдахгүй мөргөөл. Тэгээ яг физикал бүр ингээд биш юу лээ. Гал гарч мараад яг галын чигээс унтраацсан. Тэгтээ бас яг энэтэй адилхан бас юм юу басан. Урд дугуй барахгүй болсон. Тэгээд тэгээ уртлаа ер нь байхгүй болоод хажуутлын сайд бодонд хаах усрээ. Тэгээд тэндээс бензин гоож гал гараад. За тэгдэг юм байсан. Тэгээд дээрэс нь Ferrari-гийн энэ дээр бас фейлцсэн юм Irvine сүлд урал дуусч хахад нэг curb дээр замын юм дээр давж гараад шарваад тэгээ машина багхгүй болгоод. Бас DNF. Тэгээд DNF болоо. Тэгээд юу Ferrari-гаас юу баг. Конструкцор дээр хэцүү болсон. За энэ тэгээд уралдаан яг ерөнхийдөө ингэж дуусаа тэгээд Damon Hill төрүүлж байгаа. Damon Hill төрүүлснээрээ Jordan-ы анхны төрөө авч байгаа. Тэгээд дабл оноо авч байгаа. Тэгтээ бүр 1-2-ыг авч мэдээ. 1-2-ыг авсан. Тэгтээ эн чинь бас алайн басан. Бас нэг аваар болоод түрүүний минэлдэг гүйлхэртний аваар хаа та баг. Тэгээ яла safety car гарч ирээд тэгээ нөгөө машины ч урдаар ингэ шахаад ороод ирж байгаа шүү дээ. Тэнгүүд баг нь хэлсэн мөлий. За рал аягүй пейс хурдтай байна. Дэмэн яах юм. Дэмэн ч яах юм чинь авар хүн чинь тийм юу яриад байгаа. Би зүгээр зам тавьж өгч байхгүй. Эдит хэлээ. Эди Jordan шүү дээ одоо нэг баг эзэн. Эдит хэлээ. Би алдсан. 1-2 авмаар байна уу? Юу ч гүйлдмээр байна. Хариугаа хэлгээд. Тэгээ нэг safety car байхгүй бол уралдаа явсан чинь нэг хитгэн тойрог үлдсэн байгаа шүү дээ. Тэгээд ирсэн хариу байдгүй. Өө Эди яасан бэ? Хариугаа хэлээч гэх. Тэгээ яг нөгөөдөл нь ралтрул яриадсан юм л дээ. За ингээд юу яа. Бити дараа яг байраа хадгалаад үлд. No push. Тэгээ гоё 1-2 аав гээд. Тэг яг мэдээж ралт жоохон дурамжих юм байсан. За тэгээд ингэнгүүт юу болж байгаа. Тэр нэг Кулхард Шумахер хоёрын авраас шүү дээ. Хоёулаа retire болоод янгууд Шумахер шууд юуны гараж руу очиад бараг зодаа гэж хаваад боо болоод тэр юу байдаг. Тэгээд энэгээр нөө Шумахерын бас уур дуусаагүй. Гарч ирээ шууд Эди Jordan руу очиод хөөе ийм байхгүй. Уралдаан бол уралдаан. Манайд танаа дахиж уралдахгүй гэд. Тэгээ шууд улирал дуусгаа шууд дүүгийн гэрийг 2 сая доллараар худалдаж аваад паундаар тэгээ шууд Williams руу оролцсон. Оо бас ханширтай бас уртай дүүгээ өмөрж байна. За бас том хүн. За тэгээд нэг 7 хоногийн дараа Кулхарт хин хоёр Шуми хоёр 1 цаг 1 өрөөнд дотор явсан дээрсэн юм бэл. Тэгээ яг гарч ирээ. Окей. Одоо би ингээд чамаа аквиз хийх байли те ингээд юм бол өнгөрцөн. Тэгтээ хоёлаа нийлээд одоо иймэрхүү рекламент дээр яах ёстой вэ гэдэг ингээд ямар байх ёстой вэ? Яавал зүгээр вэ гэдэгт хоёлаа хамт ажиллаад ингээд яа гээд гар бариад тэгээд яг ингээд жоохон кул даун болсон. Тэгээд түрүүний минь хэлсэн 2003 онд Кулхарт за энэ бол миний буруу байсан гэдэг. Буруу хүлээсэн. Тэгээ буруу хүлээсэн. Тэгээ яг Шумахер заахаа юм өнгөрцөн ч гэсэн тэгтээ яг би ингээд хүн буруугаа хүлээж байгаа би баяртай байна гэдэг нэг тиймэрхүү юм болоод гөрчихсэн байлаа. Окей. За нэг иймэрхүү уралдаан болсон байна. За баярлалаа. Гоё уралдаан хэлцүүлсэн юм чаа. Бас нэлээд олон жил ярих угаас уралдаан мэт тий. Тэгээ урд хожид байгааг аваар болсон гэдгээр алдартай. Тэгээд би дараагийн нэг уралдаан би бас сонгочих гэж байна. За 2011 оны Канадын уралдаан. Энэ нүгээр алдартай гэхлээр хамгийн урт болсон уралдаан.
Урт гэдэг нь юу? Удаан хугацаанд тий. Тэр safety camera бүх юм red flag ингээ бүх юм нийлээд хамгийн уртаа болсон. Тэгээ бас мэдээж бороо л орол тэгэл хамгийн болж нэг бороотой урдл болсон Канад байна. За тэгээд ягаад энэ дураагаар онцолж байгаа юм гэхэлэр 5 pit stop хийсэн хүн төрүүлдэг байгаа. За тэргээр бас амар өвөрмөц. Тий. 5 чинь юу вэ? Нэг юм дээр л чинь 25-аас 25 секунд шүү дээ. 2 минут. Тий 2 минут алдсан хүн тэгэл төрүүлээд. Таксиг хортсон байсан гэж. За ингээд миний бэлдсэн юмрууд басжээ. За таалан сайжирсан. Баярлалаа. За тэгвэл дараагийн болон руугаа субсап хийх үү. Болон өөрөө субсап. Монгол базаалт гэж. Хопози. Монгол базаалт дээр эхлэх нь одоо юу? Одоо 25 оноос нийт 6 шин одоо руки нисгэж орж ирж байгаа. Тэд нар болохоор хамгийн одоо тэр дотор хамгийн хөгшин гэх юм уу? Хөгшин Лавсон 2002 онд төрсөн. Хөгшин. Тэ хамгийн жоохон болохоор Антонелли 2006 онд төрсөн. Гэтэл одоо нисгэж дундаас Алонсо хамгийн 2001 онд дебют хамгийн анхны одоо уралдаанаа хийж ийсэн. Тэгэхэд энэ хүмүүс төрөөг байсан байна гэж. Юу өвөтэй болчихлоо гэж. Сайенс ч одоо 30 хүрж байгаа. Тэгснээр хөгшнөөс 4-т нэмлээ шүү дээ. Харин тэр бас амар яагаад шошгош шүү дээ. Шинэ үе орж ирж байна. Тэгээ шинэ үе орж ирж байгаад одоо хүн болгоны ярьж байгаа. Lawson ч одоо Red Bull одоо пресс гэсэн. Одоо хайрын гурвалжин дөрвөлжин тавлжин тий болдгийг тэр. Хажаарч өөрөө бас их бас цонодоо шиг бас хараал урсгадаг тавар ажиллаж шүү дээ. Харин темпер муутай юм шиг тий. Тэгээд хөл Марко ч тэгсэн шүү дээ. За ер нь бол хурд бол байгаа. Гэхдээ эмошнэ барьж сурах хэрэгтэй шүү гэнийхүү гэдэг. Бусд нь бол тэг экспириенсээр ирнэ гэдэг. Тийм ирчихсэн. Бас л овоол хараал урсгадаг тавар шүү. Одоо тэгээд Юкид бас идэлэх бах та. Манай Юки бас Юки ч одоо л юм харуулах гэдэг одоо дуусах юм л шүү дээ. 20 юу нөө гэрээ нөө үгүй юу нэг хоорнор чинь тэгээд юм ирсэн шүү дээ. Нөгөө нэг ийм жуниор багт нэг жолооч одоо 4 жил байлгалаа. Тэгээд энэ чинь жуниор багш тийм ингээд карьерийн дэвшдэг зам болохоос ингээд нэг хүний байдаг газар биш гэдэг жоохон тиймэрхүү. Тэр одоо тэгээ sorry одоо last chance шилэх гэж байгаа юм шиг сонсогдсон. Тэгээ одоо ингээд сайжрахгүй болвол тэгэл анихад ярих байгаа. Уусаа цонодоо гэж чинь хөрхи сарын жилийн зээл нь сая юм биш. Хамгийн бага. Тийм. Тэр ч тэр нэг анихад л амар easy байх. Ямар ч алдагдал байхгүй шүү дээ. Яг хоо сая юу яасан юм бэ л дээ. Нэг дараагийн дугаарыг дугуйг тестлээд байдсан шүү дээ. Тэрэн дээр инженерүүд нэлээд сайн ажилласан. Тэгээд Honda-гийнхан бол нэлээд пүүрсэлсэн юм шиг үлээ. Honda-гийнхан тийм мэдээлэл бидэд аягүй их дата өгсөн. Бидэд амар их юм хэлсэн. Цонодоо гоё юм аягүй ярьсан л дээ. Тэгээд би бодчихсан. Тэгсэн наа ч авахгүй байх та. Одоогоос 6 оноос тэгээ Honda-г байх гэж байгаа юм шиг чинь. Тий, одоо адилхан. Тэг юм чинь уус ямар болгоо байхгүй. Тэгээд нэлээд олон датан дээр яг арбид байхдаа цонодоо илүү байсан ч гэсэн цаана дахиад нөгөө өөр датанууд нь Red Bull амар ихээр байгаа. Тэрэн дээр Lawson хамаагүй илүү байсан гэдэг. Хамаагүй илүү байсан ч яг илүү байсан гэж үзэж байгаа юм бэл. Тэнгүүтээ нас нь арай бага дуршлаг багтаа ч гэсэн ойрхон байгаа нь. Тий, одоо цаашдаа өсөх. Тий, боломж нь илүү учраас юу нэрээ юм потенциал нэрээ та харж байгаа нь илүү байгаа юм шиг байна. За нөгөө талын тэгвэл Перез аниулсан шүү дээ. Тэр тал дээр Перез аниулаад Хорнортой юу яасан юм бэлээ. 3-4 цаг ярьсан биш. Одоо мэтгэлцсэн гэж. Факт чек одоо тий ер нь л мэтгэлцсэн 2-3 цаг яг ярилцсан биш мэтгэлцсэн. Тэгээд бид тэр ойлголцоод чеко юу их ойлгосон гэдэг. Тэгээд хоорондоо тохиролцсон гутлаа гэрээгээ цуцлах гэж байгаа. Гэрээгээ цуцлалт хийж байгаа юм билээ. Тэгээд гэрээ цуцлалны мөнгө гэж 15 саяын хурамшуул авч байгаа. Тэр хоёр хоорондоо юу ярьсныг бол сайн мэдэхгүй. Тэр хоёр нь угаасаа л юу гэдэг юм шүү те. Нөгөө нэг мөнгөн дээр л одоо Перез угаасаа гарахаа баг Перез өөрөө ч мэдсэн. Тэгэл гарахтаа аль болох өөртөө их юм нааж авч үлсэх гээл Red Bull болохоор аль болох багаар аних гал тэгэл ер нь хоорондоо яасан шүү те. Тэгэл хамгийн Перез бол айгүй хэцүү болгосон л
нэг тийм мэдээс. Тэр нэг Reddit дээр бичсэн юм аа. Цунадагийн талаар бичсэн чинь Цунадагийн өмнө менежерийн ажилласан нэг хүн бичсэн тийм. Наад дээр чинь negotiation хийгээд байх ямар ч юм байхгүй наад ч угаасаа Цунадаг асуусан байхгүй. Цунадаа яагаад ингэ RB-д орж Red Bull-д оржихгүй марахгүй наа гэдэг. Тэгсэн чинь наад ч угаасаа ямар ч ярих юм байхгүй наа чинь бүр өчнөө хідэн рейсийн юм сарын өмнө наа ч угаасаа бүхэн ойлгомжтой болсон. Тэр ингээд угаасаа Перезийг явуулах нь ойлгомжтой болсон, Лоосныг авах нь ч ойлгомжтой болсон. Тэгээд тэгвэл Цунадаг цааш үлдмээр наана үл last chance шүү гэл ингээд угаасаа ярьсан юм шиг л. Тэгээд яг чамаг нөгөө нэг энэ тест мессэнд яг машиндаа суулгаж үзсэн. Бордлыг зургаад гараад тий. Яг нэг 3-4 жил бас нэг уралдсан байна яг тэгээд машиндаа суулгаж үзэлтэй гэдэг. Тийм одоо тэр Рикардог угаасаа хасаад лоус навчаад за нэг хэд уралдаан ч гэсэн RP-д жоох уралдаад F1-т ороод ирэх гэж оруулсан баг ч үзсэн. Тэгтээ. Би бол лоус нэг яазгүй санагдав. Лооснаас нэлээ аваар хийх баха. Red Bull алдаан дээрээс уралцахгүй те. Тэр нэг Albon Gasly-ийг бас болоог байхад нь сайн хэсэгч гээл авчираад алаа ийцэн. Gasly хэлж авчираад дөө. Тий. Тэнгүүд Gasly ч баахан аваар хийгээ тэгээд тийш тий. Бас тэгэл анаач тий. төвч чадахгүй тэгэл анаач тий. Тэгэл улирлын дундуур анаал Albon-ыг авчираад нэг үлэр хагас үлрэл явуулаад дахиад нэг явуулаад тэгэл анаал. Тий. Тэгээд эн чинь нөгөө юу юм шиг л шүү дээ. Нөгөө нэг багийнхан нөхцөл байдалд нь хүмүүсээ ингэж бэлдээгүй сэтгэл зүйд. Тэгээд тэрэн дээр айгуу ингээд прешэр өгöd. Тэгэхээр нисгчнэр нөгөө жоох ингээд дарамттай залуу хөлтөд шууд ингээд юунд аваад ирэхлээр шууд нөгөө юу нэхэд үзүүлэлт тийм перформанс нэхэд. Альбонд тэнгицээс шүү дээ. Яг анх орохдоо ер нь бол эхний тэр нэг хагас жилдээ дундуур орж ирдэг нугасаа өөрийнх нь эхний яг лавсан шиг 6 хагас үлрэл RB-д уралж ирсэн мэл шүү дээ. Тэгэл бүх юм нэг гой болол аягүй сайн уралдаадсан чинь шууд Red Bull шиг. Тэгэл Red Bull-д оруулаад мэдээж Max-аас удаан байгаад эхэлнэ. Тэнгууд нэг 0.4 секунд удаан байнгут. За би яагаад ийм удаан байгаа юм бол гэд нэг машиныхаа сетап руу харж эхэлдэг. Тэнгууд тэрэн дээр яг юу туршлага яаж орж ирдэг вэ гэхээр ингээд за тэнд олон машины амар олон тохируулж болох мянган юмнаас чиний одоо ингээд чамд эвгүй байгаа одоо жоохон дарахаар ингээд шарваад байгаа нь одоо жишээ нь 40 юм өөрчлөл тэр ингээд багасах боломжтой. Хоорондоо яаж холбоотой дотроос тэр 40 юм яаж игээд өөрчлөл яг чиний хүсэж байгаа үр дүнд ингээд очиж магадгүй. Одоо шарвах нь багасч магадгүй 40 юм. Тэдний ингээд алийн нэгсэж алийн багасах юм мэддэг. Тэгмээ тэрэн дээр чи яг инженер жолооч хоёр хоорондоо яриад стаб юм байх юм байна гэдгийг тохируулт юм байл л дээ. Тэгмээ яг Формула 2, Формула 3-ын машин чинь ингээд за чи хурдан л машинаа жолоож байл болоо. Тэгээ сетап ингээ арай бага орж ирдэг. Формулагийн машин цаанаас нь тохируулж бүх боломжийг ингээд нээгээд өгч जैन. За ингээд урал тэгээд өөрөө тохируул гэдэг юм. Чадахгүй. Тийм. Тэгэл рейс дээр чинь өөрөө сетапууд тааралцсан багш. За тэр үйлдэл тэрийг яана гэл тэр мэрийгээчсэн бас чаддгүй юм шүү зарим тий. Тэнгуут ингээд албан дээр залуу байсан болохоор ингээд өөртөө итгэхгүй, өөртөө ингээд хугацаа өгөхгүй. За миний сетап л болохгүй байна. Би одоо хаана их үгээл шүн ингээл баг унтахгүй ингээл тэр датагаа хараад суудаг гэсэн. Энийг ингээд тохируулж, энийг ингээд тохируулж. Би яагаад ингээд удаан баг. Тэгээд син дээр суугаад нэг юм өөрчлөө, син дээр оруулж үзээ. За энэ би шин. За энийг ингээд чигээл ингээд ахаж оруулж үзээ. Би бүр шал буруулсан шүү дээ. Ингээл тэгэл бүр Макс ингээд тархинд нь ингээд амьдэрсэн. Тэгээд янгуут нөгөө нэг өөртөө итгэлээ алдаал. Тэнгуут жолооч хизээ хамгийн хурдан байдаг вэ гэхээр Альбоны хэлж байгаагаар бол яг нөгөө нэг юм flow state орчих. Бодохгүйгээр ингээд жолоодохоор хурдан явдаг гэж. Тэнгуут эргэлт болгон дээр ингээд шарваад ахаар онхолтоод ахаар ингээд бодоод эхэлдэг. За анч нөгөө эргэлж. За одоо яах вэ? Тэнгуут яг нөгөө нэг тэр нэг урсгал юунаасаа гараад тэгээд удаан болоод эхэлдэг. Тэнгуут ингээд хоорондох цаанаа холтол. Тэгээд дуустдаг гэж л шүү дээ. Волфин бас нэг яриасан. Одоо Антонелли орж ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Антонеллид бид нар бүхэл юуг нөгөн алдах боломжийг нөгөн. 25 он бол Антонелли 26 оноо бэлдэх тренинг авсан бэл. Юуг нь багсгаал те. Хүлээжлээ багсгаал жоохон дарамтын багсгаал. Дээрээс нь Рассел болохоор за битээ яг би одоо хэдий ингээд туршлагатай номер 1 нисгч гэсэн битэрийн үг бол яг ижил юутэй юм уу тэл. Би тэнгуү татаад. За нэг инцидент болохоор харнаа шамаг. Хоёр нэртэй. Наа нэг юм ярьчих цаагаараа өөр юм яриад. За дараагийн мэдээ. Дараагийн мэдээс нь юу? Тэгэхээр Чеко дээр. Чеко хамгийн анх 2020 оны 12 сая 18-нд Red Bull-д орно гэж
гэрээг зурж исэн юм лээ. Мм. Тэгээд 2024 оны 12 сарын 18-нд гарч байгаа. Яг 4 жилийн дараа. Угаасаа яг нөгөө юунд төрүүлээд л ордог штэ. Катарт л. Тий, Катарт нэг төрүүлээд сүүлийн уралдаанд Бахрейн дээр төрүүлээд ч лөө. Эхний төргөдрөө ирчээд хамгийн хойноос хамгийн хойноос төрүүлдэг шүү дээ. Тэгэл за ийм хүнийг та нар дараа жил явуулаагүй байлаа гэж байгаа авчирч тий. За тэгээд бас нэг мөнгөний нэг жижиг юм. 2025 онд багууд дараа жилийнхаа уралдах эрхээ авахд бол мөнгө төлдөг гэсэн шүү дээ. Тийм. Тэрэн дээр Макларен 6.1 сая, Ferrari 5.1 сая, Red Bull 4.7 сая, Mercedes 3.9, Aston Martin 1.3, Alpine 1.1, Haas 1.1, RB 992 мянга, Williams 795 мянга, Sauber 707 мянга төлж орно. Гэж байгаа. Тэнгүүд одоо 2004 онд усад нэг одоо нөгөө орж ирсэн орлогоо хувааж авна штэ. Тийм. Хувааж авж байгаа мөнгө нь болохоор энэ бол юу шүү яг тийм баттай яг тоо гэнэ зүгээр ойролцоогоо гэсэн. Энэ хавцаал гэсэн зүгээр тийм тоо. Тэрэн дээр Макларен 140 саяыг авч байгаа. Хоёр жилийн бажет дээр нь авчих юм шүү дээ. Тийм. Нэг жилийн. Тэнгүүт хоёрт Red Bull 122 сая, Ferrari 131 сая, Mercedes 113 сая, Aston Martin 104, Alpine 95, Haas 87, RB 78, Williams 69, Sauber 60. Red Bull-ийг авч Red Bull Ferrari-гаас. баг шүү дээ. Баг. Red Bull 120. Би яг гахаад яа Red Bull дээр наваа. Айгүй дээрс шууд. Ер нь л яг нэгт Макларен, хоёрт Ferrari, гуравт Red Bull. Ганагийн сэтгэлд хоёрт. Заавал Ferrari-гийн дээр биш юм шиг. Мөнгөн дээр нь багч гэсэн зүгээр дээгүүр нь Яг авраг нисгчтэй шүү дээ одоо. Хурдан гэдэг баг нь юу гэж. За. Тэгээд Altrils нисгчдийнх нь рейтинг гараад санал хурааснаар тийм. Тэрэн дээр нэгт Max Verstappen 250 оноор тэгэхээр бүх саналыг авсан. Хоёрт Norris 178, Leclerc 121, Piastri 113, Sainz 110. Тэгээ араас нь Russell, Hamilton, Hülkenberg, Alonso, Gasly. Энэ юу яд шүү. Нөгөө нэг багуудын принциплүүдтэй 10 хүн одоо ингээ яг жолоочнот оноо өгдөг. Яг нөгөө нэг уралдаан төрүүлдэг шүү. Уралдааны оноо шиг. Тий 25 18 15 гэд ингээд доошоо явдаг. Тэгээ яасан болохоор нэг анх удаа нөгөө бүх одоо принциплүүд нэг хүнд ихний юу өгсөн. Тэр нь анхад болж байгаа юм байна. Энэ тохиолдол үнэмлэх үе ялт тий. Уусаа яриа байхгүй 250 оноо макс. Тэгээд энэ жил бүгд яг Red Bull өөрөө машин хурдан биш Max сайн байсан гэдэг хүлээн шүү дээ. За чи яллаа. Лаг юм байна. Мундаг юм аа за гэдэг. Тэгээ сая юу байсан юм бэ? 2024 онд одоо нэг Driver of the Day гэдээ гардаг шүү дээ. Тэр өдрийн одоо нисгэж болсон. Тийм. Тэрэн дээр хамгийн олон болсон болохоор Lando Norris 7 удаа. За. Leclerc 5 удаа, Hamilton, Sainz 3 удаа, Oscar Piastri 2 удаа. Тэгээд Zhou Guanyu, Max, Daniel, Berman эдгээр нэг удаа болсон юм. Бермен нэг юм дээр ах та. Тийм. Саунд нэг удаа тийм. Жоо болохоор сүлд яа. Сүлд. Оноо авсан гэдэг хэлж байгаа. Нэг л сайн харилцсан гэж. За нэг иймэрхүү миний нэг сая Жоо гэснээс юу юм? Сая Бинато нэг ярилцлага өгсөн байсан. Бинато ч нөгөө нэг Ferrari-гаас яваад жилийн амралтаа аваад тэгээ нэг Audi дээр ирсэн шүү дээ. Audi дээр ч өмнө Sideline дээр ирсэн байж байгаа бол саниулаа. Тэгээд ингээд Binato дээр тэгсэн чинь Sauber дээр ирсэн чинь ерөөсөө ингээд фриз болгоцсон юм шиг. 26 он хүртэл ерөөсөө ямар нэгэн төлөвлөгөө байхгүй. Strategy plan байхгүй. Зүгээр хамаг юм зүгээр 26 оноос лаана гэл ингээд хамаг юм бичсэн. Тэгээд та нар юу ийм байж болохгүй чинь бид нар 10 дугаар байранд 0 оноотой орох 4 оноотой орох чинь шал өөр шүү гэдэг. Сэтгэл зүйн өвчтсөн шал өөр. Тэгээд ингээд юм өөрчлөх одоо ажилдаа орсон гэж байгаа. Тэгээд ингээд хийдэг ажил ингээд давхарцсан зарим юмдгүүд хариуцдаг хүнч байхгүй тий. Тэгээ одоо дор хаяж 350 хүн нэмж ажилд авах шаардлагатай гэдэг. За тийм мэт байсан юм.
Тэгээд Zauber ч өөр айгуу тийм сүлд баригдсан түнэлт юм ба штэ. Wind түнэлтэй. Тэгээд яг хоо ийм инфраструктурууд нь байгаа ч гэсэн нөгөө нэг scene дээр ажиллах олон correlation-уудыг харж харьцдаг тийм юмнууд юу байхгүй. Хүмүүс нүү. Тийм ажилтдаг одоо тэрийг нөө тааруулдаг технологийн IT хүмүүс тийм хүмүүс байхгүй. Тэгэхээр чи та нар яаж уралдаг юм? Тэгээ иймэрхүү юм ярьсан чи би тэгээ бас уншиж пөөх бас ийгэж болдгол юм баг тэгээ гайхаад. Тэрс амар хацраа гахалтай. Гайхаад тийм л ахалтай. Тэгтэл ерөнхийдөө бас яг хайцсан байсан гэдэг юм байгаа байхгүй. Энэ жил угаасаа хаалаа шүү дээ. Тэгээд дугуй яах гэсэн хэдэн Тэгэхээр бас арай өдөр тэгэхээр дугуйгаа салгачдаг тэгээд 4 сар хүртэл тэр проблем байгаад талтай. арай хайж шүү те. Тэр их мөнгө хэрэгжиж байгаа чинь бас те одоо. За тэгээд дээрэс нь Ferrari-гийн нэг ганц одоо science ингээд явж байгаа тэгэл үүдэлтийн арга хэмжээ зөндөө боллоо. Тэгсэн чинь нөгөө нэг SF75 урал машин бэлтгэж байгаа юм байна. Тийм байна. Уралж исэн. Тэргүй хаанд орууллаа. Хамгийн анхны түрүүг нь явсан. Тийм хамгийн анхны авсан. Юу гэсэн бэ? Сингапур 23 онд. Сингапур. Тий. Сингапур үлдэх нь үстэй. Тий. Maxas ганц авсан. Тий. Тэрийг нь өгж байгаа юм байна. Тэгээд дээрээс нь Ferrari Daytona гэдэг нөгөө суперкар өгж байгаа юм байна. Яг өөрт нь зориулж хийсэн тий. Өөрт нь зориулж хийсэн. Тэгээд энэ SF75-ыг одоо машины нөгдөг нь болохоор ямар нэгэн гэрээн дээр ямар ч тийм заалт байгаагүй. Энэ бол зүгээр ингээд generous ингээд thank you гэдэг билэг юм байлаа. Ferrari бас зангарахтай. Тийм зангарахтай ба тий. Мөнгөтэй ба. Тав юм аа. За тэгээд 20 сая билж ирсэн үстэй ер нь л. За баг бага. SF75 ч угаасаа Ferrari-гийн юу 75 жил уралж юуны бас юу одоо юбилей машин шүү дээ. Тий. Бас овол мэтэл зэрэгтэй юм л зарвал. За нөр Луис ч одоо Ferrari-д орж ирж байгаа. Тэгээ Maranello-д ирээд уулзч мулдсан байлаа. Тэгээд хамгийн анхны уралдаанаа 21-нд юм уу 22-нд 1 сарын хийх юм байлаа. Тэрэн дээр нөгөө нэг хуучин машина одоо энэ улирлын машина зураг авалт Pirelli-гийн дугууны тест мэсттэй Барселонад болох тэр мөрөн дээр анх машиндаа сууж инженерээр тэгээ танилцаа нэг тийм болох Fiorano дээр ирж уралдах юм билээ. Ferrari-гийн нөгөө нэг тест хийдэг зам Fiorano гэдэг. Тэр дээр анх гарч. Тэр дээр анх улаан уцтай гарч ирнэ шүү дээ. Тий. За өөр чин хиний нэг яриасан. Басар яриа. Тэгээд улирлаа базаад яг энэ жил ингээд бас гайгүй үзлээ тий. Шамлахааргүй. Гол нь нөгөө нэг Барселонадаар авчирсан апдейт ерөөс ажиллаагүй. Флормор бүх юм болоогүй. Тэгээд тэрэн дээр өмнөхтэйгээ харьцуулах юм бол одоо баг дотор хин нэгээ буруутгаж те танаа арив динамикийн гар хотлаа яана. Эсвэл танаа шасси гэдэг гар танаа хотлаа нэг. Тийм дээр ерөөсөй болоогүй. Сайхан суугаад хин энэ ямар алдаас окей хин юугээд засах уу гэд яг гой багшиг ажилласан учраас Будапешт гэхэд одоо яг дундуур нь мэдээж тэгэл зөндөө алдсан л да. Тэгэл оноо алдсан. Тэгтээ яг Будапешт ирэхэд тэр алдааны бүдэр байхгүй болоод яг гоё болж ирсэн. Зөв замд орж ирсэн. Тэгэхээр ингээд тий. Багийн нөгөө нэг хоорондоо харилцах юу айгүй энэ жил засарсан тийм учраас энэ дээр үндэслээд ирэх жил тий. Басарын яг юу байгаа байхгүй. Тийм энэ оролцоо юм шүү. Оролцоо байгаа. Тэгээд ирэх жил энэ дээр суулгуулаад бас гайгүй улам сайжрах болоо гэсэн яриа байсан. Тэгээд энэ дээр өшөө бас нэг дэлгэсэн юм нь болохоор нөгөө нэг 18-нд 2 сарын 18-нд чинь юу болно шүү дээ. Бүх машинууд нь танилцуулга болно шүү дээ. Тэрэн дээр манайх зүгээр шинээр бодсон хуучин машин авчирна гэдэг хэлсэн. Тэнгүүтээ Maranello-д 19-нд яг маргааш нэг жинхэнэ машин үзүүлнэ. Хэл ахaltaа баг тий. Бүгд байх тий. Гороолаас гайхалсан тий энэ одоо. Яах. Ямар сан бөөндө чараач. За тэгээд дээрэс нь бас нэг гол дэлгэсэн нэг нууц нь болохоор 25 оны машин энэ оны машинаас 1% л авч үлдэнэ гэдэг. Оо бүгдээ бүр шок. Тэнийг ч улаан өнгөл авч үлдэн шүү дээ. Хэлбэлжил байгаа. Бидрээс тийм догдох. Нүгүүлдэж байгаа нөө Pirelli дөрөнд дуугаад шүү дээ. Тэгсэн чинь яагаад юм гэсэн чинь ерөнхийдөө нөө 26 оны юмнуудэл ер нь нэрчил тестлэх гэдэг юм шиг лээ. Бүх юмд авчираад. Тийм дэлгэсэн тэгэл харж лөө игээл бас их сонирхол яасан.
Угаасаа нөгөө 25 онд чинь регламент юу барыг мөрчлөгдөхгүй шүү дээ. Тий. Тэгсэн мөртлөө ингээд за энэ машинаар жоохон сайжруулаад явах болоо гэсэн чинь нөгөө бид нар тэгнэ гэх нэг тийм бицээлээ. Бас яг юу байж болох юм те тактик. За нэг ч гэсэн дөрүлээ итгийгээд бусад баг хайж яхад Тийм бас магадгүй. Олон жил бас төрөө аваагүй бас нэг үзийгээл. За нэг тийм юм. Нэр юу яасан штэ. Руанда ч сайн нэг Африкт Гран При зохиогээд өргөдлөгч. Тэгсэн чинь тэрнээс өмнө чинь Саут Африкт яригадаад байсан чинь тэгээд тэрнийг зохион байгуулах орооны хүн сая ярьсан өгсөн. Бид нар өгдөгөөг нь одоо удахгүйг нь. Тэгсэн чинь гол асуудал нь юу юм бэ штэ. Нэг Гран При зохиоход одоо яг Сауди Африк санхүүжилт 100 сая доллар хэрэгтэй юм штэ. Яг одоо жил нэг удаа ингээд зохиоход тийм. Амар мөнгө 100 сая доллар гэж. тэгээд юунд тэгж гард юм бол одоо зохион Safety авчрах тэгэл тэр бүх багуудыг хүлээж авах зочд буудал бүх юм л ордог л. Яг юу юм мэдэхгүй. Тэгэхээр 100 сая ордог. Тэгээд дээрэс нь ингээ гэрээ ихтэй ингээд чинь тоотой юм биш үү? Дорож бид нар 5 жилээр хийх хэрэгтэй. Тийм учраас бид нар 500 сая доллар минимум хэрэгтэй байна. А тэнгуут эдгээр дээрэс нь одоо мөнгөө яаж нөхдөг гэхээр билетэр нөхөн нөө баахан спонсорууд яана. Тэнгуут нэг зараб гээгүйсэн баха нэг туризм хийдэг компани бидэртээ одоо урьдчилсан байдлаар гэрээсэн 400 сая өгөх бэлэн гэж шууд спонсор дэмэн спонсор болох гэж юм уу хийцэн байгаа. Одоо ингээ нэг 100 сая яга тэрийг одоо гэсэн олоод 100 сая чинь аюул юм шүү тий. Харин тий. 500 хажаад. 500 400-ыг нь олцсон л асуудалгүй юм биш тэгээ. Тэгээ одоо ингээ ийм байгаа учраас бид нар одоо удахгүй юу өгнө гэдэг. Өсөлтөө өгнө тий. Тэгээ одоо энэ Руанда, Саут Африк хоёр яах юм бэ лээ? Хооронд өрсөлдөх юм байна. Одоо хин нөгөө нэг хэнийг ингээ ширээн даагаараа хин байлтаа тэгтэй гэдэг. Тий. За нэг тийм хэрэг да. Үлрэл дууссан чинь юу яагаад хэлсэн одоо нэг ян занзын хачаа статистикууд гараад ирсэн. Тэрхтээ ч юм уу. Юус бодж фак хэмээр татаад орж байгаа. Тэгсэн ч одоо энэ 24 он цаа юу яаж байгаа юм бэ? Одоо хин хідэн тойрог оноо авах барилд дурлцсан бэ гэдэг. Оноо авах барилд хамгийн олон тойрог уралдсан гэдгээр нагцсан байхгүй. Тэгсэн чинь тэрнийх нь нэгт нь Лондон ороос юм заяа. 1419 тойрог оноо авах барилд байсан. За эхний 10 гэсэн үг үстэй яаж хийж байгаа тий. Эхний 10 байнгайсан. Тэгээд хоёр талаар Макс 1380, Жорж Рассел 1376, тэгээ Оскар Пиастри, Шарль Леклер, Карлос Сайнс явж. Тэгээ бүх хүмүүс ардны оноо авсан, оноо авах байралд оролцсон байгаа байхгүй юу? Ямар Жо байгаа юм шүү дээ. Тэгээ Жо энэ чи ардаа 73 тойрог. Оноо авах байралд явсан байна. Тэгсэн чинь нэг л хүн оноо авах байралд нэг ч өгөөл яг хоо. Ботос уу? Үгүй. Логан Саржент. Нэг ч тойрог одоо энэ чигээ. За анирх харахгүй л ахал. Тэгээ одоо энэ ч одоо оноо авах байралд орж байгаа надад ингээд хүмүүс нэг ПТК орцсон байхад нэг хальт урагшилтай ч юм уу тийм орж байгаа шүү дээ. Тэр нь ч гарч байгаа. Тэр нэг бүтэн л тойрог 10 дугаар байрнаас урагшаа нэг ч тойрог нэг бүтэн тойрч. Тий, тойрч чадаагүй. Тэгэхээр одоо энэ тэрний өмнө зүгээр дүү оноо байхгүй. 3 тойрог. Тэрний өмнө явцсан байгаа. Тий, ботос 35 тойрог гэдэг байгаа байхгүй. Тэгээ ингээд логон зарч. Анилжээ гэж. Энтэй адилхан бас нэг юунууд байсан шүү дээ. Нэг энэ жил хамгийн их одоо нэг position gain гэдэг статистик гарсан. Тэрэн дээр чинь нэгт хэн бэ? Жо. 56 position gain хийсэн л шүү дээ. Анх стартаасаа эхлээд финишд орох хүртлээр одоо хэр урагшилсан бэ цуглуулж байгаа хуулинд дээ. Тэгсэн чинь Жо 56, Хамилтон 53, Магнус 39, Перес уулан 37. Овоол яасан. Тэг угаасаа муу квали хийгээд тэгээ сайн тийм бас тийм л ахал та. Тэгээд Леклер, Газли гэдэг ингээ явж байгаа. Тэгээ энэ дээр болохоор хин минь Макс 12 моёрт нэлээд Ланда ч баг хасах 9-тэй. Баг эхэлчээ дандаа хойно. Энэ тэгээд 2 3 банк. Энэ дээр хамгийн хасахтай нь Алонзо баг. Квалига сайн гээд тэгээ респейс байхгүй тэгээ болчих дандаа. Тэгээ энэ дээрс цунууд 10 хасахаар надад. Тэгэхээр чинь ингээд бас лоосонд анилах аргагүй л байна. Тэгээд нэрээ тийм Ловсонгийн уралдааны темп нь илүү байгаа. Илүү гэж хоорноор хэлсэн бэл ус. Шийдвэр гаргадаг сайтай гэдэг. Яг ингээд тэрхэн моментод хаагур нь яах вэ гэдэг. Тэрэн дээр аягүй сайн ажилладаг. Толгойн зүг ажилладаг юм. Одоо нэр хажаарч нэг 4 жил нэг Монакод нэг амар реакц гаргасан нэг бичлэг явуулсан жинөө. Тэгээ яг нэг түнэлээс гарч ирээ. Яг түнэл дотор дуусчихын заавал нэг
Тэ. 0 хэдэд иргэдэг те. Тэ. Vegas сая юу байсан бэлээ 24 онд хардаа ингээд overtake хийсэн тоогоор шил тий хамгийн олон overtake хийсэн уралдаанаар Vegas байсан бэлээ 77 гүйцэтгэрүүлэлт болсон заяа. Тэр аргагүй л дээ. 3 шолонт. Дээрээс асуух зүгээр. Тэгээд энэ 24 онд чинь бас юу Sergio Perez 76 удаа гүйцэтгэрүүлсэн. Hamilton 66, Stroll 63. Хамгийн гүйц төрүүлсэн зэ хамгийн одоо өөрийн гүйц төрүүлсэн болохоор Bottas 77 удаа. Тэгээ Esteban Ocon 75, Zhou Guanyu 69. Эндээ юу хүртэл Vegas хүртэл бол да Vegas сошиал бол байхгүй. За. Defend like a lion. Оо гэж хажиг. Сайн юу яасан бэ? Унгар лөө. Юу? Манай Унгарт те. Уг Унгар дээр хин хамгаалж Алонсо хамгаал. тий. Тэр нь айл оролтой мөлий. Биш тэрэн дээр чинь юу вэ? Алонсог давж гарчаад тэгээ Сайенсыг цаашдаа амар хамгаалаарай гэсэн чинь зүгээр л хажуугаар нэг дараалгаар авчдаг гэсэн. Тий. Гэхдээ тэр чинь нөгөө дараа нь уралдаан дээр нөгөө Ocon ард нь Алонсо урд нь яжгаад тэл эргүүлээд defend like a lion гэсэн чинь пик гэж. Нэрээ сая юу яасан бэ шүү дээ. Чеког хассан шүү дээ. Тэгсэн чинь хассан мэдээ гараад тэр дороо Red Bull ардаа 200 мянган Instagram-д 200 мянган дагч алдсан. Мексикод угаасаа Шууд лээ. unfollow. тэгээд нөгөө 100 Чекогийн Red Bull-ийн малгай одоо машиныхын одоо макет дээр эдэр бүгд хогийн саунд хийгээд зураг мөрөнд яваад тийм болсон бэлээ. Угаасаа би бас тэр талаар нэг яриа гэж бодсон нэг. Угаасаа л аниулхаа гэж хоёлаа л мэдчихлээсэн байл үү те. Тэгээд ингээд уралдааны өмнө зарлаад яг нэг Hamilton шиг заа ингээд гоёор салах те. За баярлаа одоо ингээд дууслаа гэд. Тэгээ хүмүүст ямар ч салах яс хийх ингээд боломж олохгүй шууд ингээд яг нь мэдэхгүй дуусны дараа үлэр дуусны дараа ингээд тий. Тэгэхээр жоохон онцгой байгаа шүү дээ. Уг нь бас энэ жил ихээс шүү нь бол тэгэл сайн л дажгуулсэн шүү дээ. Тийм шүү дээ. Чин 21 ч өөр хэлсэн биз дээ. 21 онд Макс авраг авах чинь гол хүрсэн биз дээ тий. Тий. Одоо энэ чинь үүсийг яаж барьлаа тий. Энд чинь одоо 21 онд яг авраг авахт нь тулсан юмуд нь чи бичсэн байгаа байхгүй. Бид хоёр л хэлчихв. Уншиж тэгээ зөө. Монако дардаа Монакод PT гээд Хамилтны урд дор ороод тэгээ Хамилтны тэр уралдаанд одоо PT-ийн 7-д оролцсон заяа. Дараагийнх нь болохоор юунд Азербайджанд хин Макс юу асан штэ. Дугуйн хагараад гарцсан. ДНХ болцсон. Тэгээд нэг red flag болоод дахин шинээр уралдаж эхлэнгүүтлээ эхний эргэлтэн дээр Хамилтон оруулахгүй Хамилтон яв тоормс чигээрээ тий. Нөө magic button дарцсан гэдэг. Тэгээд гараавцсан. Тэгээд энэ дээр ингэж төрүүлээд юу яаж Хамилтон оноо авахулаагүй. Тэгээд болохоор юун дээр Францд бас Хамилтоныг одоо урдуур норж цагийг аваад Макс төрүүлсэн тий. Silverstone болохоор Хамилтны нэг fast юуг нь оноо fast lap оноо урдуурлаж авсан. Туркид л бас нэг хамгаалсан шүү дээ. Амар хамгаалж байгаа. Тэгээ Максыг 2-т оруулаад өөрөө 5-т ороод тэгсэн. Тэгээд тэрний дараа болохоор юунд Бразилд бас fast lap-ийн оноог нь булааж авсан. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор Абу Дабид амар хамгаалт. Тэр бол амар тий. Тэрэн дээр хамгаалахын сайд. Тэр эсвэл Ministry of Defense. Тэгээ нодлон жил чинь бүр 2-т ороод 2 жил ингээд construction авах төсөл том л үгс. Тэгэл бас л юу байгаа шүү тий. Өдөг байгаа шүү тий. Энэ жил сайн эхэлсэн тэгэл баггүй болцсон тэгэл. Яг өөр хин хинээс нь болсон л ах л та. Хоёр талд нөгөө нэг юу байгаал Перез бол олон спонсор нь тэгээ спонсорууд нь гэрээтэй ч гэсэн чи уралдахгүй бол бид нар чамд мөнгө өгөхгүй гээл. Тэгэхээр одоо нөгөө яг цаасан дээр цалингаа алдчихж байгаа ч гэсэн тэрийг дагаад амар их мөнгө алдчихлаа юм байна. Перез. Би тэгтээ ингэж бодод штэ. Перез тэгтээ яг улирал эхлээд нэг хитэх дөрөвдөх уралдааны хажуудад хэлсэн штэ. Машин болохгүй байна. Явахгүй байна. Тэг чин Red Bull таагүй шүү дээ. Ягаад гэвэл нөгөө машины чинь Max аргалаад унаадсан байгаа байхгүй. Өөрийнх нь чадвараар. Өөрийнх нь чадвараар. Тэнгүүд
Яг юун дээр 6 сард эхлэнгүүт Макс ч одоо өөрөө явж тахалаад уралж гисэн шүү дээ. Наа навшин биш чи явахгүй нэгэд. Эний чинь пресс аль дээр хилээдсэн прессийг зүгээр тоохгүйсэн баг. Алдаагаа засахгүй гүрийгээд зүгээр наа чин болж байгаа. Энэ хүнийх болж ин ягаад чи өөрөө болохгүй нэгэд. Тэгээ бас ингээд Red Bull өөрсдөд нь алдаа байгаа байхгүй. Тэгээ тэрийгээ одоо ингээд бас ярихгүй бас нэг ганц нисгчрүүж ихэд тэрийг одоо ингээд Макс энэ жил авч чадаагүй бол өстой харин юу яах вэ? Red Bull-ийн асуудал болгосон. Макс бол угаасаа л хэрэглэсэн баг. Та нар машинаа яагаагүй жиж гээл. Зүгээр пресс байсан тул да тэр юуг нь хүлээж аваагүй л байгаа байхгүй. Фидбэкийг. Надад бас тийг санагдаад. Магадгүй. Тэгээд нэг сонирхолтой юм л дээ. Сая Азербайджан дээр яг хин Макс юугаа дугуй хагараа гарсан шүү дээ. Тэр уралдаан дээр юу яасан юм бэ? Сонирхолтой юм. Өөрийнх нь гутал нь ирээгүй заяа. Уралдааны гутал нь одоо free practice дээр ирээгүй. Тэгээд дараа нь ер нь бол ирэхгүй тодорхой болоод тэгэхэд хиний гутлыг Чекогийн гутлыг өмсөж free practice хийжсэн юм байна. Тэр нь болохоор өөрийнхөө арзмаар нь жижиг юм ба өөрт нь багтаад байдаг. Яг хүрээ за. Тэгээд ингэж одоо Red Bull дотор хайж жагаад таарсан чинь чек. Үгүй Ловсны гутлын таарах байсан. Аа. Тэгээд Ловсны гутлыг өмсөж уралдаад Ловс өөрөө ч мэдээгүй байсан чинь менежер чиний гутлыг Макс өмсөж байгаа шүү. Тэгээд нөгөөтөнд нь уралдаад гэсэн чинь Ловс пост хийсэн юм уу? Би өөрөө F1-т ороогүй байхад миний гутал F1-т ороод байгаа. Тэгээсээ зураг өгсөн багт те. Тэр юу байгаа нэг бууж ирээд дугуйг өшгөлдөн шүү дээ. Тэр чинь яг тэрнийх нь оргон гэсэн. Тэгээд өөрөө зураг ингэж готлын зургаараа тэгээд үнтэй идэж ховор идэж шүү дээ. Тэгээд яалтчгүй юу юм бэ шүү дээ. Ингээд худлаар харахгүй юм шүү дээ. Ингээд ором юу нэг юутай. Nice. За тийм байна. Тэгвэл өөр Монгол базалт дуусаа. Ер нь бол ингээд бараг дууссан баха. Дараа нь дахиад тэр гэж санахгүй кик болоо. Луис нөгөө юу юм бэ лээ? Monster Energy-тэй хувийн гэрээт юм бэ лээ. Тэнгүүт нөгөө нь Ferrari-д орох гэсэн чинь нөгөө нэг Ferrari ч өөрөөсөө Celsius гэдэг energy drink-ийн гэрээтэй. Тэгээд гэрээгээ цоцолж байгаа юм байна лээ. Тэгээд Celsius нь яг адилхан хэмжээний ч хүмжгээр дүүцгүүц гэрээ Луис хийж өгөө тэгээд авах юм байна. Окей. Monster Energy бол эргээд McLaren-ы хийж байгаа юм байна. Тэр өнгөрт байдгүй шүү дээ. Celsius байдаггүй хаа. Monster Energy байдаг шүү дээ. Monster ногоо амар том. Тийм яа. Би бол energy бодохгүй шүү. Red Bull мөл их л багат. За тэгвэл үүгээр өндөрлөө дараагийнхаа хэсэг рүү шилжчихв. За тэгээ. За энэ дугаар маань шинэ жилийн дугаар болж байгаа. Тийм учраас одоо улирал маань бас дуусж байгаа учраас бид гурав яриад энэ жилийн шилдэгүүдээ шалгаруулъя гэж ярьсан те. За тэгээд шууд эхэлжээ. Хамгийн ихний номинац болохоор юмхнаар юм хийсэн гэдэг юу. За эхний нэр дэвшигт Joe Ganyu, Pierre Gasly, Nico Hülkenberg, Williams-ийн механикууд, Max Verstappen. За тэгээд энэ дээр та хоёр. За би бол одоо тэр юун дээр л өгмөр баг штэ. Williams л өгмөр баг штэ. Гэвч 13 одоо 24 уралдаан дээр 13 аваар хийх төр ч одоо дээрээс нь мөнгө нь байхгүй тий. Тэр үрс яаж бодов. Энд чин машин чин хэдэн мянган эдэн гэж бүтдэг гэдэлээ. Бараг 10 хэдэн мянга гэсэн. Жижиг юм бүгд таалаад. Тэр болгоны чи ахаал нөгөө нэг юм яг сетапад харуулсан шүү дээ. За энийг яг ингэ дээш нь доош нэгээд хэдэн зэрэг яг тэрэнд нь авиж захиж хийж байгаа шүү дээ. Энэ болтыг тэгэж бооно гэдэг. Тэр миний бодлохоор Нико Хülkenberg. За яг одоо энэ багийн бүтнээ аваад жоохгүй ийм үү байсан маа ийм сайн уралдаад ер нь бол байнга оноо авсан. Хаач жилээ 250 л байлаа. Тийм 250. Тэгсэн чинь бусдын зүгээр дор хаяж 1000 хүнтэй тий. Тэр пит юун дээр байдаг нүртэлний тийм 2 хүн. Тэгэхээр явахнаар юм ээж нэлээ олон оноо авч байнга оноо авсан. Яг баг оноо авсан ч гэсэн байнга оноо аваадсан болохоор тууштай байсан баг тий. Би болохоор юунд өгсөн шүү дээ. Williams-ийн механик. За тэгээд бас миний яг зүгээр notable mention манай Gasly бас сайн байсан. Gasly бас үгүй гэж бодсон. Гэхдээ
Яг Газлиг бол юу гэж бодсон. Сүүлийн хэд уралдаа яг сайн уралдаад гэсэн бол шууд л орвол. За тэгвэл 24 оны юмхтаар юм хийсэн шагнал Вильямсын механикод очоод Вильямс. Хөлкенберг 2 дугаар байранд нэг саналтай гарах юм байна. Дараагийнх нь болохоор оны шилдэг хараал. Дальтиогоор хийсэн хараал гэж байна. Тэрэнд нэр дэвшигчд нь болохоор Цунодогийн I shit my pants гэж хэлсэн. Тэр нь болохоор нөгөө Питэс гарч явж байгаа нэг самбар байс тээ тэрийг мөргөөд өөрөө анзаарахгүй л явж ирсэн юм байл тээ. Мөргөөд юу болчихоо харсан чинь тэрийг мөргөсөн. Тэгснэ яасан зүгээр өгсөж би өмдөндөө бараг тасалчлаа гэж хэлсэн. Хоёр дахь нь болохоор Магнусны нөгөө нэг сүүлээс хоёр дахь уралдаан дээр лөө тээ. Альбонтой ингээл урд хоног гүйцгээл үзчихэн гутаа гүйцэн гутаа fuck off гэж хэлээд гөж гараа явдаг. Тэрийг ярьсан байгаа. 3 дугаар байранд болохоор Макс энэ удирдлын дундуур байсан уу? Нөгөө нэг FI ярьсан конференц дундуур car is fucked гэж хэлсэн. Тэгээд торгуулаад идэх чинь нэлээ. Сингапур юу лээ. Тийм бага Сингапур. Тэгээд сая Руандад очиж юу нэж хийгээсэн. Нэг байж. Дөрөв дэх нэр дэвшигч нь болохоор Леклерийн нөгөө алдартай. За би өөртөө дандаа л багийн төлөө хийх юм. Би ингээд сайн хүн байснараа дандаа fuck би одоо ингээд намайг хинч хүндлэхөө гэд ярьдэн штэ. Сайн жил байснараа алдж ийн дөө. Тэ. За энэ дэр миний бодлохоор юу? Макс их. Яг л хамаагүй их дүүлэн шуугаан дагуулсан. Өөрөө ч торгуулсан. Тэгээд араас нь хүмүүс чинь тэрэн дээр нь бол реакц үзүүлж бас өөрсдөө санал бодлоо. Олон сарын шуум болоо тийм англиэ таглаа гэл. Тийм болохоор Макс ихийг. За. Надад тэр Цунодо гэхгүй юм уу? Юмдаа баач тусаачлаа. Би тэгвэл юу дэстэй Леклер. Леклерийн яг зүгээр жоохон юу гэж бодсон. Арай нөгөө эмоцтой. Одоо бусд нь бол яг ингээд гон шагнада. Яарсан Леклер болохоор бүр яг нэг ингээд юм алдаад өөрийгөө алдаад өөр яг нэг амар эмоцтой яасан гэж бодсон шүү дээ. Аяган дүүрсэн биз дээ. Аяган дүүрсэн халиад бүр тэсгэ байгаад яасан гэж тэгсэн л дээ. Леклер тэгсэн. Science би Испани хэлэх үг ш. No гэж. Тэгээ гурав яах вэ? За тэгвэл дахиад санал байгаа да. Би тэгвэл тэрнтэй Леклер санал өгч. За тэгээ За Леклер оны шилдэг хараалч. Боллоо. За дараагийнх нь бус нь бол арай гайг баха. Хамгийн сайжирсан жолооч. Энэ дээр юу би хэнд санал өгөөгүй. Яг л да энэ чиг сайжирсан юм шиг санагдахгүй байгаа. Яг одоо яг сайжирсан гэж үзэх юм бол тийм санагдахгүй. Зүгээр яг заавал нэгэнд нь өгсдөө гэх юм бол зүгээр Оскар Пиастри. Энд зүгээр ингээд авсан гэдгээрээ. Үзэгчтэй хэлэлтэй тий Оскар Пиастри, Ландон Норрис, Пьер Газли, Нико Хюкенберг тэгээ Юки Цунода. Ийм 5 хүн байгаа. Яг надад бол тийм да. Пиастри л юм да. Одоо 2 дахь сизон авах гэж байна тий. Заавал өгсдөө. Тэгээд шууд бас нэг 2 ч түрүү авчлаа. Хэдэн ч бодоо юм хийж бас. Тэрнээс гадна хэрч одоо өөр хүн байгаа л. Яг тэгж гоцгоо тийм сайжирсан гэхэлэр одоо хэцүү тий. Энэ идэл яг уус яг хүлээлтнээс арай илүү. Би бас юу яаж болох л гэж бодсон. Раслыг хэлж болох юм да. Ралч одоо яг хата мэдээж Вильямс өмнө жилүүд уралчлаасан л да. Гэхдээ Бензд орж ирээд энэ жилч бас хөрхөө хэдэн түрүү авчлаа шүү дээ. Машин бас юу өстэй те. Тийм сайн. Гошног байсан шүү дээ. Тэгж бас ажиллах юм тийм байна те. Сайн уралцсан. За. Хамгийн их сайжирсан баг нэр дэвшигчдэр Alpine, Haas, McLaren, Ferrari. Alpine үү? Alpine одоо сүүл сайжирсан. За. Яг би энэ дээр бол Haas-ыг л нэлээ да. Би тэр өмнөх дугаар дээр хэлжсэн шүү дээ. Нэг хин блэ? Аймацу л. Принципл юм болчлаа. Нэг инженер Комацу. Аяо Комацу. Тэгээд нодлон чинь Haas 60 турсан шүү дээ. Тэгээд тэр багийг одоо ингээд 7 давтар. 6
7 аваад ирсэн тийм. Альпин чинь 6 6 аваад шүү дээ. Тэгээд ерөөсөө түрүүн чи хэлсэнчлэн айгүй тийм доктортой оноо түгээл аваад яваадсэн. Машин бол бас за яг хурдан үедээ гайгүй байсан. Тэгтээ бас тийм амар хурдан байгаагүй шүү дээ. Астон Мартиныг бол барахааргүй байсан. Тэ. Зарим үед RB-д ч гүйцэтгэжсэн. Тэгсэн мөртлөө л ингээд айгүй надаас Нико Хülkenberg бас юу байсан баха. Бас учир байсан тэ. Доктортой уралдажсэн болохоор. Яг тэр талаас хараа надад бол хаас нэлээд сайн импрув хийсэн баха. Яг надад би бас адилхан хаастайг санал өгсөн юм бол. Яг эхнийхтэй тэр явахнаар юм хийсэн гэдэг дээр ч гэсэн тэгээд энэ дээр сайжирсан энэ төр ч гэсэн бол ямар байдалд ирсэн байгаа вэ? Тийм багийн төсөв юу лээ? Багийн орон тоо юу лээ? Тэгээд дундуурнаас өрх юмтас нөгөө таргуулад мөнгө өгүүлж өгөх юмстайгаа бас нэг юм болсон шүү дээ. Нэг Mazepin-ы өөрийг төлөх ёстой, гэрийг нь буцааж өгөх ёстой ялагдаа. Урал калигийн мөнгө өгөх ёстой. Тэгээд машинаа төгжүүлээд явж чадахгүй боллоо. Тэгсэн ч гэсэн тэгэл хийгээл яг урдгаа хийгээл яваад байсан баг. Окей. Тэр яасыг санал хэлтий. Би нэнд ингэ суугаад яах вэ? Би Макларен санал өгсөн. За угаасаа авраг төрүүлсэн гэдэг утгаар нь. За тэгвэл дараагийн номинац оны хамгийн галзуу мөч. Оны хамгийн Монгол базаалт үйл галзуу мөч. Би нэг юунаас өөр нэг ингээд юм үзэхэд нөгөө ивент итгэжтэй ингээд яг иймэрхүү юмроо оролцоод байгаа. Одоо жишээ нь энэ бол ингээд нөгөө виски нэг ивент итгэдэг нэг подкаст байхгүй. Тэгээд одоо хамгийн дугаар болгон дээрээ одоо хамгийн untamed moment энэ гэдэг хамгийн Visa Cash App-ийн сонгож байгаа онцлог мөчмөчг хараад. Тэр шиг одоо явалгаа батсан чи яг маа ивент итгэж хийх юм бол ингээд зөндөө шуургуулж боломж байшаа. Юу гэвэл таны рекламны орон зай. Нээлттэй тэр шүү дээ. За, оны галзуу мөчийн юу нэр дэвшигчдэр Макс Ланда 2-ын Австри уралдаанд хоорондоо мөргөлдсөн осол. Максим Бразил төрүүлсэн уралдаан. Перез Сайнц 2-ын Бакуд хоорондоо нэг хан руугаа шахсан осол. Лаусны Мексикийн уралдаан дээр Перез рүү дунд руу гаргасан үйл явдал. Тэгээд Норрис улирлын дундор нөгөө жоохон сэхэд ялаад эхлэн гота Simply Lovely гэдэг Verstappen руу өгөөд тэр байгаа. Тэгээд нөгөө Макси өөрийнхөө пресс конференцийг Сингапурт хийсэн юм. Тэр нөгөө FIA-ийн пресс конференц руу яриулахгүй яатсан юм шиг те. Оруулаагүй юм шүү. Өөрөө орчоод юм яриаг үлээ. Харин юм асуунгууд нь зүгээр ингэж нэг үгээр хариулчаал микэ доош нь бариад. Би угаасаа юм илүү ярьж болохгүй юм байна шүү дээ. Тэгснэ нөгөө хүмүүстэй хэлэхтэй. За одоо ингээд би энд ингээд юм ярихгүй надтай юм ярмаар байл гадаа гараад уулзъя гэдэг. Тэгээ бүх нөгөө нэг суралцгийн дагуулж гарангуудаа гадаа бүх юм яриад тэг яваад гисэн байл. Тэгээ тийм бас л. Тэгээ тэрийг бас ингээд хүмүүс наа чин бас нөгөө дундхороо цаагаар ингээд дундхороо гаргацсан юм байна штэ гэдээ бас тэгсэн мэлээ. Энийг бол мэддэг юм тийм. Тэгээд оны сүүлийн өхрийн мах Марасл Макс 2-ын хэрүүл. За энэ оны хамгийн галзуу мөч нь аль вэ? За минийх бол тэр Перез Сайнц 2. Манайх ингээл тийм дабл подиум аваад ингээл юу Макларен ингээл констракт манайх авах гэсэн байхгүй. Тэндээс ийм юу үлдсэн. Гомдол. Тэгээ надад тэр бол би яг тэрийг үзэж сууж байхад бүр ингээд өө Кэнэ бүргээ Перез бүргээ тийм бэ одоо юу гэсэн. Яг тэгсэн. Ёо бүр ингээд дотроос бүр ингээд. За миний бодлоор би юу яасан юм бэ? 3 юмыг онцлсан. Гэхдээ яг хамгийн галзуу мөчийг сонгох юм бол Ловсны дунтор. Яг л байгаа байдал нь ч тэр тэгээд Йостерид би харчаад за манай уу яг л ийм хийх гээл чи одоо зайлш үзүүлсэн. Тэгээд тэрийг үзэж байхдаа бол бодчихсон. Энэ бас энэ нөлөөлтийн бас нэг онцлог те эвгүй мөч байна да. Тэнгүүтлээ Максим Бразилд оролцсон бол дооны болохоор хайр болсон. Тэгээд Рассел Макс хоёр бол хэрэлцсэн юм шиг гал. Окей. Энэ дээр юу яасан бэл чинь Ловсон сая бүүнээр хоол идсэн шүү дээ. Тий. Нисгчд бүгд хоол идсэн. Тэгсэн чинь
Russell хоцож ирсэн юм билээ хамгийн сүүлд нь. Бүгд ирээ суудсан. Тэгээ Максийн хажууд зөвхөн сандал байсан гэж байгаа. Тэгсэн чинь Ловс яриад байгаа. Хоорондоо бид нэр яа энэ ч та гоё юм болох нь дээ. Тэр нь албаар биш зүгээр тохиолдлоо тэгээ таарсан гэж байгаа байхгүй. Өө чи албаар үлдээсэн юм. Албаар сандал солиод заа үлдээсэн. Хүн ороод ирэнгуут нь ингээл цаагаар бие нүрийг хараад ингээд нөгөө талын дүүргээд Саймлтны талыг дүүргээд Максын талыг дүүрэхгүй албаар хоос үлдээ гэсэн. Тэгээ угаасаа Russell хамгийн сүлд ирсэн шүү дээ. Тийм тэгсэн чинь ороод ирэнгуут нь Макс хэлсэн юм шүү дээ. Чамд сандал авцаа өгшөө гэсэн чинь шууд юу ч хэлэхгүйгээр сандалаа авч явангууд Hamilton гэж цууцсан гэж. Тийм. Үнэ жолооч наас амар инээтэй болох байх гэдэг амар хүлээжсэн чинь ингээд жоохон кринж яа. Харин тийм ингээд чимээгүй хин ч юутай ярихгүй гэдэг доош хараад. Хоорондоо ярихдаа фан болох юм байна гэсэн чинь яг ингээд орсон чинь бүгдээрээ сонь зэрэлээ. Өөстэй. Тим боломж байгааг хин ч бодоогүй. Харин тийм. Аваа сандлын аваа явчихна гэдэг хин ч бодоогүй. Аваа явчих. Ингээд суугаад ингээд гоё ингээд буцаад найзлах юм бахан бодсон юм шиг. Тэгсэн чинь гин юм байна да гэж. Тийм болохоор энийг гал гэж. Окей. За тэгвэл би бас нөгөө Лосны худуун тууранд төгсөн. Тэр чинь 15 4-р байр нийтлээ байлаа хооронд. Тийм шүү дээ. Оноо баг. Тэгээ нэр чинь тэрхээс өмнө бас ганц хоёр ингээд шүргэлцээд авцсан шүү дээ. Тэгээд юм шиг хэлсэн юм шүү дээ. Тэгэхээр ч өөрөө орж ирээд хажуугаар дэвчлүү бараг. Тэгээ нэг сонд зүгээр ингээд орж хаанаас нь тийм гарсан. Би яг тухайн үед ойлгоогүй. Оо яаж байгаа бол яасан бол гэдэг чинь амар ингээд байна. Хажуугаар хахтаа тийм. Тэр нөө залуу хүний бас юу байгаа юм бэ? Тэг би тэгж боддог ш. Тухайн үед бас ерөнхийдөө юу байсан баха. Ер нь Лос энэ судлыг би аавна. Би авсан мэдсэн. Тийм болохоор ингээ өнгөрөө жоохон ингэдсэн бах те. Тийм аашгүй хараад. Өөсө чи явна штэ өгшөөл. Наа чи миний. Чи наа төрүүлсэнчсэн судалж миний. За дараагийнх нь оны шилдэг багийн босс team principal. Нэр дэвшигчээр Fred Vasseur, Andres Stella, James Vowles, Ollie Oaks and Hacing Komatsu. Тав нэр дэвшсэн байна. Миний хувьд бол би бас Komatsu санал өгсөн. Ер нь бол хаас саналаа өгсөн. Би энэ дэр бол хин Stella-да манай Ferrari гэх. Яг Stella ирээд ер нь McLaren шалгуулсан л та. Stella гэхдээ принципл биш үстэй. Technical director. Zak Brown ч принципл. Үгүй юу? Эсрэгээр юм. Zak Brown ч тэр юу гэж? Zak Brown ч бүр CEO. McLaren CEO-ийн принципл биш үү? Үгүй ээ. Stella. За тэгвэл ер нь юу юм? Stella миний өдөө Stella. Тий. Stella ирээд угаасаа McLaren-ыг шалгуулах л та. Тэгээ энэ тэгээ нөгөө юу хүмүүс яг чам шиг ингээд яагаад гэдэм бэл. Одоо нөгөө Zak Brown ингээд юм болгоны урд ороод ингээд идэг болохоор Stella л ингээд санал өгөхгүй. Тэгээд энэ нөгөө үзэгчдийн саналаар болохоор Fred Vasseur төрүүлсэн. Тэгээд яг ингээд аналист юмнуудын хүмүүс болохоор дандаа Stella-д өгөөд яг ингээд нийт үзэгчд гэх юм одоо формула энгийн үзэгчд бүгдээрээ Vasseur Stella гэсэн сайн. Хэдүүлээ чи энэ бас аналист талгаа. Нэг шүтөвшээ. Тийм бас арай жирийн юм арай дээгүр юм. За тэгээд би бас Stella санал өгсөн. Тэгээд угаасаа баг нь төрүүлсэн. Тэгээд 26 жил анх удаага. 26 жил тийм. 2 жилийн дотор өвчлөө хийчихсэн та. Зүр тийм шүү дээ. Тэг ярол дэрөөсөө дээшээ гарч ирчихсэн баг шүү дээ. За оны шилдэг уралдаан Бразил, Австри, Silverstone, Baku, Monza. Би санаа. Энд дээр яг нэг Бразил, Monza ирдэлээ л да. Monza дээр ч манайх бас гоё авсан шүү дээ. Тийм. Тэгтээ хүмүүс ингэж авах энэ дээр яг Бразилчин бол уралдаан гэхээсээ илүү нэг хүний одоо форчол шиг байсан. Бус нь бол нэг айхтар уралдаан бол үзүүлээгүй гэдэг бас нэг үнцэг байна. Яг уралдаан гэдэг талаас аавал Макс галзуурсан болохоос биш яг уралдаан нь бүтнээрээ гэхээр бас гэж бас нэг үнцэг байгаа. Томьёноос ингэж Максыг авчих юм бол гоё болохгүй юм байна. Тэгэж ярих юм бол Silverstone юм шүү. Энэ чинь McLaren, Mercedes хоёр чинь урд хоноо оролцоод байсан овоо юм бас. Тэгж яагаад чинь Hamilton төрүүлдэг. Тийм Hamilton төрүүлдэг. Яг одоо нэг McLaren сайн болсон гэдэг шүү. За. Монза. Би бол Бразил өгсөн байсан. Тийм. Саналынаас нэлээд өөрчлөлт гэж үзсэн. За энэ тодорхойлсон. За тэгвэл оны
энэ дээр би бас зарим нь сайн санахгүй байна. Дүэл. Оны шилдэг дүэл зам дээр уралдаан дунд болсон. Нэр дэвшигч Leclerc Piastri 2 Баку. За Австрийн Макс Ландо. Circuit of the Americas Макс Ландо. Бахрейнд Leclerc Sainz 2-ын хооронд оролцсон. Мексикогийн Liam Lawson, Checo Perez. За энэ Leclerc Piastri Баку дээр юу яд юм аа? Leclerc нэг тавьж байгааг үсгэж. Угаасаа машин явахгүй. Тэгээд Piastri дээр тийм. Тэгээд Piastri дээр нэг DRS дээр хааж байгаа авчдаг. Тэгээд Leclerc угаасаа нэлээ үзэлцсэн юм аа. Нэлээ ихлэ үзэж. Тэгээд Leclerc угаасаа дуугам гонч байхгүй болоо тэгээд хайцсан. Яг нэг алдаан дээр нь яг Piastri мэдсэн би бол нэр төгсөн. Нэр бол Leclerc Piastri. Нийвээ бүтнээр үзэж яхад бүр ингээд Leclerc нэлээ хамгаалж ирсэн эхлээд. Piastri-ц нэлээ төвчөртэй хүлээж байж байгаа. Яг нэг алдаа нэг зай гарахад л тэрүүр ороод тэрнээс хойш ирээсээ гүйцэтгэв. Тэр нөө шулуунаас зүүр иргэдэгтэй л дотор нь. Эхнийх тэр. Окей. Таарын саналтай. Тэгээд энэ дээр ч нөө юу штэ гол нь Piastri-д нэг мини DRS байсан шүү дээ. Хамгийн гол нь. Нэг тийм. Тэрэн дээр ч бас басаар хэлээдсэн шүү дээ. Хэрвээ тэр ягааг бол манайх 2 3 подиум манайх байсан л гэдэг. Биш түрүү. Яг тэр нэг эхний 3 сараас нэг 5 сар 6 сар хүртэх хэд уралдаач дандаа нэг Norris энэ чинь Piastri ч орж ирээ төрүүлж эхлэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр. Энэ дээр ч тэр мини DRS чи энэ дээр баригдлаа. Хаана баригдлаа? Сүлд наха. Яг тэр хиний басаар би яг ярьсан чинь. Бакуд хэрвээ энийг ингээд мэдсэн бол манайх угаасаа нэгт байсан ингээд ярьчихсан баг. За надад бол юу баха? Макс Ландо 2-ын Америк Техас нэгээ шахацгаад үзэлцдэг. Тэнгүүт тэр хоёрыг алж байгаа манай хоёр шүү гэж гарч байгаа нураад. Тэгээ нэг хоёрыг авдаг. Тий. Энэ хоёр ч яагаад юм уу гахлаад торгуул 20 секунд торгуул болдог шүү дээ. Тэр чинь гэхдээ юу гэжтэй. Тэр чинь Австри дээр ихсэн л дээ. Австри дээр Шпилберг дээр эхлээд нэг шахсан. Тэгтээ Техас дээр яг нэг сүүлийн 2 шахдаг чинь. Техас аахгүй. Тийм л. Тийм л. Матчжээ. Харин тий. Би тэгтээ энэ юун дээр бас Баку Leclerc Piastri 2 дээр гэсэн. Нэр чи яг гоё цэвэрхэн ч уралцсан нэлээд удаан. Нэг яагаагүй. Нэлээд аваар хийгээгүй. Гол нь тэгэл гол манайх яадаг. За дараагийн оны шилдэг, оны онцлох одоо хамгийн чухал гэдэг ангилал нэр дэвшигч Макс Верстаппен, Оскар Piastri, Нико Хулкенберг, Колапинто, Цунода, Вильямсын механик. 6 нэр дэвшиж байна. За энийг бол би угаасаа тэг за тоотод гэл. Тэвэн ч Макс төгсөн. Яг нөгөө багийн босс шиг. Ярих. No comment. За одоо хамгийн чухал юу? Nomination. Оны хамгийн суг. За нэр дэвшигчээр Valtteri Bottas, Lance Stroll, FIA Mohammed Ben Sulayem, эсвэл дөрөвдөх нь Stake F1 Kick Sauber, George Russell. Нэлээ юм шүү. Хоорондоо алцгаар өсдөг шүү. Ботас гэхээр яг оноо аваагүй. Яг айхтар бол муу баг нугасаа муугас те. Строл бол угаасаа ойлгомжтой. FIA бол угаасаа бас ойлгомжтой. Жилийн турш одоо хил ам таталсан те. Сабур бол бас багаараа юугүй. Рассел болохоор зөвхөн Макс хэлдэг. Яа, за би стейк сонгоё да. Стейк чинь эхлэхдээ л нөгөө нэг энэ тэнд энэ чинь стейк чинь уус юу юм л нөгөө моритой тоглоомны тий. Тэгэл уралд эхлээгүйж тэгэл асуудал ихсэн шүү дээ. Өө ягэл энэ устчихлаач танах чи юу юм бэ шүү дээ. Тэгэхээр одоо нэрээ ямар өгөх юм бэ гэл тэгэл бөө асуудал уралдаа эхлээгүйж спонсороор зарлал тэгэл маргааш нь асуудал ихсэн шүү дээ. Тэрийгэ бодоагүй. Миний хувьд бол Stroll тэгэхээр байхгүй газраа л байгаа л байна. Байх суу газраа байгаа. Одоо хэдүүлээ сайн нэг Перезиг одоо ингээл 2 3 жил ярьдэн шүү дээ. Тэр шиг яг тэгээд одоо Stroll болоо яг тэгцээ лээ. Одоо
Нөгөө нэг тийм юм байдаг штэ. Одоо энтэй ингээд найз байхаа боллоо. Энэ миний шинэ найз гэдэг чинь. Одоо Перезийн статистик одоо ярих юм байсан. Одоо Ластралын статистик онцгой бүгдээрээ. Хэдүү чинь Латифи ярддаг штэ. Тэгж байгаа Соржент болоод тэр шиг одоо яг Перез явсан одоо Стролыг хэдүүлээ ингээд явах бай. Одоо шинэхөө жоохон муу байхгүй бол Строл одоо ямар их яригдах. Тэрнээс өмнө одоо Латифи тэгээд өөрөөс илүү ярих хүн байгаадсан бол ард нь чимээгүй явуулсан байна. Тэгээд аав нь том гард чимээгүй бай. Наа чи аав шумын шууд дараа ичих. Наад яриага зогсоо. Аавын хөлт угаасаа чи яах ч юм байж чи надад чи яриа тэрэг байхгүй хайдсан. Одоо ярих зэрэг байхгүй л та. Би болохоор FIA гэсэн. Сүлэмэн дөө. Тий. Хилэм таталсан. Тэгээд энэ гэхдээ нэг удаан үргэлж чадахгүй баха. Энэ суудлаа. Сая гэхдээ сонгогдстой ахаар үргэлжлүүлээд хурдан болоод тэр нь болсон юм. Сая нөгөө нэг Рвандад ч болсон юм шүү. Тэгээ өөртөө нөгөө нэг регуляшнээ салаад өөрөө нэлээд жоохон суудалтаа бат бүрх ингээд захаар ингээд багаац юм уу тий мэдлэн тэгч шиг бастай. Энэ гол тэгээд тэр сүүлийн уралдаан дээр бас далдагнаа л ландо гэж нөгөөт нь тоохгүй ингээ хараа. Ландо гэх хэрлээ. Энэ болгон Трампаас улсан шүү гэд тэгээд л ч тий. Нэг Америкийн уралдаан дээр Трамп Макларны пит метр ирсэн мэт л ч тий. За орж ирээд Зак Браунтэй Ландотой зураг мөрөг авах. Тэгээд энэ нөхөр чи өөрөө болохоор жолооч ямар ч политик юм ярихгүй зөвхөн машина жолоод гэдэг нөхөр штэ. Тэнгуутаа өөрөө тэнд Трамптай хамт зураг авахулаад яаж байгаа. Тэнгуутаа сая сүүлд ландо гэж нөгөөтнүүл нь тоохгүй жолоосон бүр игнордод тагсан. Ландо тэгснээ ингээд нэг гэсэн чи. Одоо ингээд Трамп бас ингээд болоо чиг баг ялцлаа гэдэг нэг тим хэлснэ ингээд гарч явж байгаа. Тэр нэг артлын өрөөнд үү? Тий. Харин артлын нэг юм яриад гаш байсан. Тий. Яг камерны ордоос орж ирээл гарч байгаа шиг. За тийм байна. Тэгвэл энийг юу яач дээ угаасаа нэгийг сонгохгүйгээр 3 сууг тайлбарлаж гарчтай. Оны 3 сууг. Яалтчгүй нөгөө нэг нэгнтэйгээ юу яах дүүцхөөд сууна. Нэг онцлог суугаар бүгдээрээ суугасан. Адилхан суугнууд байна гэдэг. За ингээд оны шилдэгүүдтэй баяр. Сайхан үйлрэл болж өнгөрлөө. Зараг миний үтсэн л баг хамгийн сонирхолтой формулагийн үйлрэл болчихоо та. Тийм баг. Тэгж л бол. Тэр ч угаасаа бид нар ч яг миний өдөр төвтөө үзэж эхэлсэн гэхэлэр ч одоо яг нэг Mercedes-ийн одоо хибрид аиргаас эхлэнгүүт ч тийм сонирхолтой юм ерөөсөй болохгүй байсан. Тийш тий. Бараг л нэр энэ нөгөө мотор хайбрид байгаа үеийн л баг хамгийн сонирхолтой жил 21 он энэ хоёр баг тий. 21 онд л яг хоёр хүн хоорондоо алдцаа тий. Нэг өмнө өрсөлдөөн гардгүй байсан ч өрсөлдөөн гарангууд гоё байсан. Тий. Тэгээд сая болохоор ерөөсөө бүгд амар олцаад эхэлсэн байна. Илүү сонирхолтой. Юу ч болж магадгүй, яач ч магадгүй. Quali баг free practice-аас эхлүүлсэн болтой байсан. Хин яач юу болчих вэ? За тийм байна. За дараагийн хэсэг рүү шилжих үү? За тийм. За дараагийн хэсэг бас сонирхолтой. Дараагийн хэсгээр ер нь бол яг бид нар формула уралдаан юу болов жолооч гэл бас өнгөн хэсгээр нь бас нэлээх ярддаг гэж яг би дотор бодоод. Тэгээд яг жинхэнэ цаана байдаг хөшигний ардах зүйлсийг илрүүлэх одоо багийн гишүүнээр өөрийгөө тавилчаад байгаа. Тэгээд энэ дугаараар нэг хэсэг нэг маш алдартай одоо скандал гэх юм уу том хэргийн талаар формула гэд болж исэн том хэргийн талаар яригээд үзэгчдтэй бас сонирхуулъягээд энэ нь юу вэ гэхлээр энийг бол хоцлогтой болох Spygate, Stepney-gate гэдэг одоо формула үздэг хүмүүс дундаа очилт юм байна л да. Тэгээд энэ 2007 оны Формула 1-ийн үйлрэлд Ferrari, McLaren, Renault 3-ын дунд зах. Renault бол нэг хайхтар оролцоогүй. Гэхдээ хамгийн гол нь юу вэ гэхлээр Ferrari-гийн машины дизайн, мэдээлэл, үйлдвэрийн датаг McLaren хулгайлсан. Тэгээд хулгайлсныхаа яг ерөнхийд нь ярил хулгайлсан нь баригдаад 100 сая доллараар McLaren торгуулсан. Тим хэрэг болоод өнгөрсөн. За тэгээд яг энэ хэрэг яаж болсон юм бэ? Юу болсон юм бэ гэдэг талаар ярих гэж бодсон. За тэгэхдээ маань сонирхолтой. За тэнгуут эхлэлт нь болохоор энэ болгон яг юунаас эхлэх гэхээр Ferrari-гийн амар давмгайллаас эхэлж байгаа.
нөгөө Schumacher, Ross Brown, John Todt нэг юм дөрвөлжин байгаа. Одоо яг энэ нэг чухал Ferrari-гийн одоо нэг Dream Team гэж нэрлэдэг байгаа. Мөрөөдлийн баг 2001 оноос 2005 онд одоо формулаг ингээд бадсан, атгсан, ялагдахгүй байсан баг. Тэнгуут 5 оноос хойш юу болсон бэ гэхээр Schumacher за би зодог таллаа. Одоо би формулагаа боллоо гэд зодог тайлсан. Ross Brown багийн team principal нь technical director нь би sabbatical авлаа. Би одоо дахиж яха боллоо гэд баг задарсан. Dream Team задарсан. Тэнгууд энэ Dream Team-ийн нэрэн донд хамгийн сүүлд нэр нь явж идэг нэг баг болохоор Nigel Stepney гэдэг нэртэй англи баг байсан. Тэр нь болохоор Chief Mechanic Officer гэдэг механик хамгийн том механик. Механикуудаа хариуцдаг одоо тим хүн байсан юм байна л да. Одоо машины угсардаг идэ ингээ одоо инженер л гэх юм уу те. Pitwall дотор байдаг том юм шүү дээ. Тэгсэн энэ хүн дотроо юу гэж бодсон? Ер нь л энэ хүнээс бүх юм эхэлж байгаа. Энэ хүн дотроо юу гэж бодсон гэхээр Ross Brown явцсан. Энэ хүн Ross Brown-ы хамгийн сайн одоо найз баруун гарын хүн нээсээ бүх юм хийдэг. Тэнгууд Ross Brown тэгээд яг энэ бүхний эцэд эргээд харахад нөгөө хүмүүс нь л амар сайн байсан болохоор энэ хүн мундаг харагдажсэн гэж хүмүүс яг хэлээд байгаа. Тэгмээд энэ хүн дотроо бодохоор айгүй том эготой. Ross Brown явцсан одоо би принципал болох хэвээр. Ягаад тэгэхээр энэ их амжилт гаргаж ирсэн юмны чи ард би бас хамт байсан. Тэгээ манай багаас одоо үлдсэн хүн гэх юм бол одоо би. Тэгээ энэ бүхнийг одоо би залгамжлаад авч үлдэнэ гэсэн бодолтой байсан. Тэнгууд энэ хүний нэг асуудал нэхэр өөрөө боловсрал жоох юм уу? Ерөөсөө л инженер механикаараа явцсан дээд сургууль төгсөөгүй хүн байна л да. Машин дээр айгүй ажилдаг. Тэнгууд Ferrari дотроо бодохдоо ийм хүнээр одоо тийм өдөртөхгүй гэж бодоод тэгээд оронд нь өөр хүн Ross Brown-ы оронд томилсон. Тэгээд тэр нь энэ хүнд ерөөсөө таадаг шаарна. Тэнгууд энэ хүн болохоор 2007 оны улирал эхлэх үе 2 сард ярьслаа өгсөн. Би одоо Ferrari байгаа маань надад таалагдахгүй байна. Миний хүлээлттэй таарахгүй байна. Өөр баг надад боломж олгол би явахд бэлэн байна. Гэхдээ Ferrari одоо бодож үзэх хэрэгтэй. Одоо намайг өөр гоё бай. Рол дээр тавьмаар байна гэсэн ярьцлага шууд пресс конференц хийсэн. Тэнгуут тэр нь бас Ferrari таалагдаагүй. Гэхдээ Ferrari яагаад тэгэхээр энэ үнийг шууд халж чадахгүй. Нөгөө хамаг нууц юм мэдж байгаа учраас шууд халж болохгүй. Тэгээд өөр рол руу тавьсан байхгүй. Нэг юм зохиомжл рол заяа. Тэгээд тэр хүн тэр рол нь болохоор юм оролцоо багтай тэгээд уралдаан руу очдоггүй тийм роллер тавьсан. Халахтай бэлтэж байгаа юм биш үү? Энэ бол тий. Одоо энэ жилийн нөгөө нэг улирлынхаа мэдээлэлээс юу халдуулж эхэлж байгаа. Халдуулж байна. Тэгсэн чинь тэгээд энэ хүн бол нэлээд сэтгэл дундуур байсан байгаа заяа. Үйл явдлын дараалал нь тэгсэн чинь Ferrari нэг уралдаан дээр эн чинь болохоор 2007 оны 2 сард энэ хүн ингээд модэллээс Ferrari. Тэгсэн 2007 оны 6 сарын үед Ferrari ингээд нөгөө гаражнаас ийм цагаан нунтаг юм болсон гэж. Машин дээр машины хажуугаар. Тэгээд шууд цагтаа дуудаад энэ манай машиныг нэг хүн саботаж одоо эвдлэх орлого хийлээгээд цагтаа дээр шалгуулад тэгсэн чинь энэ нөхрийн хармаанаас тэр цагаан нунтаг илэрсэн ба. Тэгээд энэ нөхөр ингээд өөрийг нь ингээд ягаагүй учраас ингээд бага хорлохгүй нэг юм хийгээ яваадсан байхгүй цагаар. За тэр нь илрээд даах ингээд давхар ингээд цагтаа шалгатаад явж байгаа. Тэгтэл 2007 оны одоо энэ бүхнийг ингээд бүр Ferrari-гаас ил гаргаад ингээд том скандал болгосон юм нь гэсэн чинь нэг өглөө нэг Английн Сари гэдэг нэг хотод Макларны үйлдвэр байдаг хотод байдаг нэг принтерийн газар байгаа байхгүй копи хийдэг газар. Цэд зураг авдаг газар. Тэгсэн чинь тэр өглөө нэг ажилтан нэг багийн Ferrari-гийн фэн багийн байжсэн чинь нэг эмэгтэй орж ирсэн ээ. Энэ 780 хуудас юмыг надад чи скандад өгөөч гэдэг юм. Тэгээ нөгөөтг чинь заа гэд авангуудаа ингээд мэдээж сканж байгаа юм чи харна шүү дээ. Ингээ харсан чинь хуудас болгон дээр нь Ferrari-гийн эмблемтэй нөгөө Maranello-гийн үйлдвэрийнх нь дата машиныхын тухай мэдээлэл. Нөгөө нөхөр чинь гайхаад сони юм даа гэд тэгээ ямарс бүгдийн скандад 2 CD-н дээр бичиж өгөөд тэгээ нөгөө нэг эмэгтэйд өгөөд тэгснэ нөгөө эмэгтэйгээс чаны ингээд нэр чин гэд хин блэ гэд нэрийг асуугаад тэгээдсэн чинь нэр нь Trudy McLaughlin гэдэг нэртэй эмэгтэйсэн баг. Тэгээд тэр эмэгтэйг ингээ гуглж үзсэн байгаа зэ. Тэгсэн чинь нэг алдартай хүн биш. Тэгснэ нөгөө хоод овгийн ингээ гуглдээд үзсэн чинь тэр нь McLaren-ы Chief Development юуны ихнэр. Тэгээ нөгөө нөхөр Ferrari хөөж таа. Тэгээ тэр нөхөр л яг ингээд нөгөө нэг фэн зүгээр формула үздэггүй гар байсан бол ингээд энэ хүн байхгүй. Тэгсэн чинь тэр нөхөр шууд
Google дээр зав Ferrari-гийн хамгийн том босс нь хийм бэ гэх. Тэгсэн чинь Google-ээр Dominicali гэсэн. Шууд Dominicali-гийн имэйл гэж юу гэдэг. Dominicali имэйлийг осноо сайн уу мистер Dominicali би ингээд юм скандаг хүн байгаа маа. Тэгсэн чинь манай өглөө ингээд нэг юм орж ирээд Ferrari-гийн юм эмблемтэй идэн хуудас юм скандад аваа явчлаа. Тэгээ нэг танд ингээд хэлэх бастай байх гэж бодсон ингээд. Тэгэл оройн бичээл маргааш өглөө Dominicali мэйлээ шалгаад шууд FIA бүх газар руу хандсан. Тэгээ дотроо ингээд инвестигейшн явуулж эхэлсэн. Тэг яагаад энэ материал тэр эмэгтэй гарт очсон бэ гэд. Тэгээд энэ талаар болохоор тэр 7 сараас эхлүүлээд тэр нөгөө хүний хэрэгтэй хамт ингээд шалгаад тэгсэн чинь эхний дүгүүлт нь болохоор 9 сард юу гэж гарсан бэ гэхээр Макларнаас болохоор шууд яна уучлаар ямар балаа юм бэ? Энэ ямар тэнэг булгаач вэ гэд хүнээ шууд аньсан. Энэ нөхөр чи ингээд юм усаадсан юм уу? Бид нэрстэй мэдээгүй гэзээ. Макларнаас тэгж хэлсэн байгаа. Тэгээ FIA болохоор шалгаад яг тэр нөгөө материал Макларн дотор задарсан эсхийг баталж чадахгүйсэн. Тэр хүн Ferrari-гаас авсан юм Макларны машин руу орсон эсхийг ингээд баталж чадахгүй. Тэгээд хэргийг одоо ингээд гүнзгийрүүлж чадахгүй. Ямар ч тэр хоёр хүний л хэрэг болоод дуусгаадсан байхгүй. Тэгсэн чинь Макларн бол бид нар өстө хамтарч ажиллахад бэлэн байна. Энэ ямар балаа болгаач вэ? Манай бүх машиныг шалга, манай бүх документыг шалга. Тэгээд бид нар ингээд бүх талаар хамтран ажиллая. Тэгээд ингээд та нар ингээд хүссэн бүх датагаа бидээс авч болно. Тэгээ FIA-тай хамтарч ажиллаад FIA Ferrari-гийн тэр документаас авсан юм Макларн дотроос олж чадаагүй. Одоо ингээд хангалттай ингээд нотлох ингээд энийн дөрөөс энийг хуулсан гэдэг юм олж чадаагүй. Тэгсэн чинь ингээ хоёрдугаар хэсэг нь дуусж байгаа. За ийм юмнууд ил боллоо. Тэр нөхөр угаасаа хэрэгтэн боллоо. Нөгөө тал Макларны нэг хүнтэй ярьжсэн тодорхойллоо. Тэгээд яг дуусах гэжсэн. Хинч торгуулахгүй тэр хоёр хүн ажлаас халаад тэр хоёр хүнийг торгоод мөнгөөр торгоод дуусчихсан. Тэгсэн чинь энд Ferrari айгу ууртай байсан. Ягаад ингээд манай юм ингээд өөр хүний гарт орчод байхад Макларн мэдээж наад хүн чинь өөр хүнтэй гэж ярьсан л байж таараа штэ дотроо. Тэг ингээд Макларн ингээд торгуулахгүй өнгөрчлөө гэд айгу ууртай байсан. Тэгсэн чинь Алонсо ер нь Алонсогоос хамгийн болж байгаа заа. Дахиад Макларн дотроос. Тэнгууд Макларны босс нь нөгөө хим блэ? Рон Денис гэдэг нөгөө тим принципал байгаа. Энэ нөхөр болохоор яг Макларны нөгөө нэг Хакинентэй 98 оны амжилт тэрнээс өмнө нөгөө нэг Сенатай Просттой хийжсэн 80 оны амжилт бүх үед энэ принципал байсан юм байна. Айгуу удаа Макларны принципал хийсэн. Тэгээд Макларн 80 онд амар байжгаад 90 оны дундуур нөгөө нэг Williams нэлээд ялагдаад тэгээд дахиад нэг Хакинентэй гүлгартаа буцаж ирээд тэгээд Ferrari дахиад алуулж байгаа үе яг карьерийн хувьд. Тэнгүүд энэ хүн ингээд бас аргаа барцсан. Одоо яаж Макларныг буцааж авраг болгох уу гэд. Тэнгуутаа за багаа өөрчлөе. Фернандо Алонсог Реногоос судалж авсан. Дэлхийн авраг Шумахерыг бардаг хүн чинь энэ л байна. Алонсо л байна гэдээ авчираад. Тэгээд тухайн үеийн хамгийн одоо шилдэг руки Льюис Хамилтон. Хамгийн одоо боломж харуулж ирсэн. Одоо энэ хүн л авраг болно гэдэг нэг баг болгосон байна. Тэгсэн чинь энэ дотроо бодохдоо за Алонсо бол ингээд бидний одоо өнөө маргаашийн хоол. Хамилтон бол одоо бидний ирээдүй гэж харсан. Тэгсэн чинь нэг тооцоолоогүй юм нь Хамилтон өөрийнх нь проблем болж эхэлсэн. Хамилтон амар сайн уралдаад Алонсотойгоо алцаад эхэлсэн. Шууд ихний жилээс. Тэнгууд нэг 7 оны Будапештийн Гран При дээр л нэг асуудал гарсан. Хамилтон Алонсо зай тавьж өгөөгүй. Байраа тавьж өгөөгүй лөө эсвэл нөгөө ямар ч тэр хоёр хооронд хэрүүл болсон. Нилээн болсон юм а тий. Би нэг санаж ин нөгөө PT хоёлаа PT-сэн чинь тий. Алонсо явахгүй байгаад тий. Хамилтон PT хийхгүй. Тэнгуут тэр нөгөө нэг quali яг Q group дээр хоёлаа цаг хийх гээд тэгсэн чинь сүүлийн цагаа хийх дээр нь Алонсо нөгөө нэг юугаа double PT гээд дугуугаа солиод хоёлаа гарах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь Алонсо ингээд зогсоодсон. Багийнх нь яваач хойноос нь Хамилтон дугуугаа солих гээд тэгсэн чинь Алонсо цагаа харж байгаа нөгөө бүтэн дөрөх outlap хийх цаг үлдээхгүй зогсчихгоотаа яваад гэсэн. Тэнгүүд тэрнээс болоод Хамилтон тойрж амжаагүй цаг хийж амжаагүй. Тэгээд Алонсо пол аваад Хамилтон хамгийн хойно 10-т. Тэгсэн чинь Рондес шатаа гэж нэр чи одоо болтыг нэг үздэг байсан. Тэгээ багийн энэ принципл амар уурсан. Тэгээд шууд Алонсо дээр очиод хамтдаа нөгөө мотор хомыг өрөөнд орчоод алдсан гэж.
Тэгсэн чинь Алонсо хэлэхдээ чи надад ингэж ярих болоогүй шүү. Тэгвэл би чиний нууцыг чинь FIA-д задруулна шүү. Надаа нөгөө дотор явж исэн имэйлнүүд байгаа шүү гэд ярьсан. Тэгтээ яг Алонсо бол яг энийг бол яг задруулаагүй заяа. Тэгсэн чинь энэ нөхөр өөрөө сандраад Рондын сандрангуудаа нөгөө FIA дээр очиод Алонсо ингээд найд нөгөө нэг Макс Мосли дээр очингуудаа хоорондоо найз Алонсо ингээд худлаа юм яриад байгаа шүү. Чи бити тэгээ наасан зүгээр MT трет наа чи ингээд худлаа ингээд намайг айлах гэж тэгж хэлж байгаа ингээд хин ч юу ч яриагт өөрөө очиод тэгээ хэлсэн. Тэгээ нөгөө нэг Мослин гайхнаас өмнө нөгөө нэг амар итгээд ингээд бүх юм хамтраадсэн болохоор эдэр мэдхгүй байсан байх итгээд шийдвэр гарцсан байхад тэгээд өөрөө ирээ тэгээд хэл нөгөөт нь гайхаад тэгээд сандраад байгаа. Тэг ягаа сандраад байгаа. Тэгээд дахиад инвестигейшн явуулсан. Тэгсэн чинь Ferrari-гаас FIS жолооч нарт за та нарт бид нар ямар ч хариуцлага тооцохгүй. Үнэнгээ хэлчих. Тэгээд их юм бол та нарт ямар ч хохирол байхгүй. Тэгтээ ингээ үнэн ил гарна гэд. Тэгээд та нарын эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй Ferrari-гаас бол FIA-гаас гэд. Жолооч нарыг Hamilton, Alonso, De La Rosa гэд 3 жолооч резервэнд дуудаад ярилцлага шалгаач хэлсэн. Тэгээд тэрний үр дүнд болохоор нэлийн амар олон одоо 300 хэдэн имэйл, 70 хэдэн дуудлага, утасны мессежүүд ил гарсан. Тэгээд тэр бүхний дараас болохоор нөгөө 100 сая долларын бүгд шүүхээр яваад тэгээд торгуул. Тэгээ Макларен констракторын бүх оноогоо алдаад тэгтээ жолоочдын оноо нь хിവэрүүлдээд. Тэгээд тийм болсон билээ. Тэрэн дундаас нэг ганц онцлох нэг мессеж гэх юм бол Деларосагаас Алонсо руу явуулсан мессеж чинь. Энэ нөгөө нэг Степни гэд гарчин над мэдээлэл нь баттай. Энд чинь нөгөө өнгөрсөн жил биднэрт нөгөө нэг хин 18 дахь тойрог дээр PT-ийн гэдэг нөгөө хэлжсэн нөхөр штэ гэдэг. Уудааз. Тийм бас мэдээлэл. Тэнгуү бүр багийнхаа тактик хүртэл ингээд тийм бензээ хийцээ одоо ингэн гэдэг хүртэл хэлдэг. Тэгэрт. Мэдээлч одоо тийм том хэрэг болсон байгаа. Тэгээд энэ бүхний эцэст тэгээд энэ Макс Мослигээд бас инээдтэй гараа. Тэгээд 100 саяар торгуулаа шүүхийн шийдвэр гарчаад. Тэг ягаад энэ дүнг яаж тогтоосон бэ гэсэн чинь яг энэ дүнний 10% нь болохоор ингээд Макларын хэрэг хийсэн, 90% нь болохоор энэ Ронденес ингээд айсгуул байсан болохоор тарж байгаа. Ийсо шийд болохоор 90% нь 990 сая тэрнийх гээд амарсан шүү дээ. Тэ таргасан. Тэгээд нэлээд том хэрэг. Тэгээд энэтэй холбоотой тэгээд Макларны багийн доторх одоо бүх хүн л энд оролцоотой байсан л тодорхой болсон. Нэг ч юм үлдээгөө тийм принциплаас эхлээд жолооч хүртэл одоо ийм болж ирснийг мэдчихсэн. Тэгээд хин ч ил гаргаагүй. Гэхдээ ингээд ганц ил гарсан тэр нэг эмхтэй очиж копи сканцсан документ бизнес. Одоо өөрсөндөө тийм скам байдаг байсан. Чин 27 онд ч доолн баймаар да тий. Гэхдээ ядаж нэг офис дээр очиж сканж болдог маш. Өөрсдийнхөө оффистаа тийм байдаг юм шиг тийм. Амхандаа чинь 10 жил офис дотроо биш гээл нэг мөр юу үлдээхгүй гээл тэгсэн тий. The karma is real гэж. Яг тэр нэг Ferrari-гийн юу яаж таардаг. Нөгөө юу ч бодохгүй юм чихвч зөөцөн гэж хэлжсэн бол хинч тоохгүй мэдэхгүй нь шүү дээ. Тэгээд тэр нь бас юутай юм тий. Зүүн гар тэгээс хайл асуугаад бичдэг. Тэгэл орчихгүй ямар сони ингээл тэр одоо хаана юу хийж байгаа л гэж. Ferrari-гийн нэг дандаа VIP-ээр ордог гараа. Харин нэг хүн тэгсэн аах нөгөө коммент дээр. Тэгээ энэ хүнийг одоо Ferrari яах шагнах хэрэгтэй шүү дээ. Одоо насаар нь баг оролтон болон паддаг байсан хэрэгтэй шүү дээ. Юу яа гэх юм. Дандаа паддаг байсан үгүй л. Тий. Банк гэж. За ирж үцгээл өөрөө даан гэхдээ яг ирцэн үед нэг Nice. Гэтэ эндээс нэг харамсалтай ч юм одоо нэг болоод өнгөрсний дараа юу н одоо яг энэ хэрэгт оролцсон хүмүүс байна. Одоо энэ Ронденс бол спортод эргэж ирээгүй. Гэхдээ энэ хүний доор байсан Макларенд байсан хүмүүс бүгдээрээ одоо буцаад FIA-д эсвэл өөр нэг багт формулат холбоотой ажил хийж байгаа. Тэгээ энэгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр ингээд ийм ингээд shady одоо ийм юм ингээд айгүй их бол
боддог. Тэгэхээр ингээд энэ хүн энэ хүмүүс өнгөн дээрээ шийтгүүлээд тухайн үедээ ингээд ажиллаа алдж байгаа ч гэсэн одоо ингээд буцаал яаж иж байгаа л ороод иртэй ажтэй. Тэр ийм юм хийж чадсан хүмүүс ингээд дахиад бас юу ч хийж байгаа юм бэл тээ. Мэдээгүй өөрөө. Тэ. Дараагийн төвшөө агцсан байвал яа. За одоо энэ үедээ алдаа гаргахгүй шиг. За тийм байна. Тэгээд энэ бас цуврал яг хөө иймэрхүү мэдээлэл өргөжлүүлэх бодолтой байгаа. Тэгээд формулагийн бас нөгөө юу гэдгээр одоо энэ чинь яг уралдаанаас гадна нөгөө машин хөгжүүлэлт одоо үйлдвэр ингээд айгүй олон юм хойно болж байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой одоо regulation одоо машин юм байх хэрэгтэй гэснийг маш олон хуурдаг. Тэгээд түрүүний мини DRS гэдэг шиг тэгээд McLaren-ы тэгээд баг болгон одоо ингээд нүксөв болж цоорхоо нэгнийгээ хяндах нэгнийгээ regulation-ыг цоорхоо. Тэгээд дээр үед бол бас нэгнийгээ бүр ингэж нэгнийхээ юмыг хулгайлж ингэтлээ одоо өрсөлддөг одоо ийм спорт лайн. Тэгээд нэг ийм хиллэг байт юм лээ. Формула G одоо чит хийхгүй байгаа бол чи сайн хичээхгүй байх гэсэн үг гээд. Тултал нь болох юмыг тултал нь хийгээд тэрнээс цаашаа ахихын хулгай хүртэл одоо хийн гэдэг чинь л жинхэнэ өрсөлдөн гэсэн үг гэж тийм бас үг байт юм лээ. Сахад зөвл үнэн юм байна тийм. Тулталны өөрийнхөө тултал үүссэн дахиад яаж сайжрах вэ гэхлээрөөсөө чит хийж сайжрах гэхээр читээ хийж. Тий тэгж оролж үзээгүй бол чи сайн хичээхгүй байх гэсэн үг. Үнэн байна. Тэг яг энэ одоо менталитай холбоотой иймэрхүү хэрэгүүд бол маш олон байдаг. Тэгээд одоо хэдүүлээ баг Сонирхно. Гимт хэргийн өрөө. Гүн рүү. Дугаараар орно. За баярлалаа сонирхолтой байлаа. За баярлалаа таа. Баярлалаа. Мэдхгүй юмсан мэдчих болоос. Миний хувьд л мэдхгүй юм байна. Анд хевгүй гараад байгааз. Нөгөө нэг юу байсан? Тэр нөгөө комментиг харсан уу? Ямар? Нөгөө F1 формула дээр нэг хүүхэд коммент хийчихсэн шүү дээ. Формулагийн тийм харсан гэдэг. Одоо ингээд өөрийгөө бэлдээд эхэлсэн гэдэж тэ. Ягаад нөгөө нэг коммент. Биш пост. Тийм. Харин коммент өөр юм яадахгүй. Монгол коммент нэг. Тэр гарсан уу? Тэр гараад гэж. За гоё амар гоё санагдсан те. Тийм гоё санагдсан. Тэгээ яг юу эсчтэй бас таагуурыг үздэг шүү ингээ өрсөлдчихээрээ. Тэр сайгүй урам авсан. Бас ингээ бид гурыг банк үздэг хүн байт юм байна. Баярлаа. Тэгээ юу нэр өвчиг байсан те? Нэр байхгүй шүү те. 17 настай гэдгийгсэн мэт те. 17-с одоо эхэлж байгаа гэдэг. Одоо сонирхож эхэлж байгаа гэдэг жисэн тэгээд. Машин дуртай гэдэг. Яг нэр энэ дугаарыг үзчихвэл бас холбогдож байна шүү те. Тэгээд яг зөвлөгөө ч юм уу. Би нөгөө юу гэж бодсон юм. Формула багуудын нэг юу гэдэг штэ open career мэр гэл нэг вебсайтн дээр мэд штэ одоо ийм ажлын байр онгор нээлттэй хүмүүсийг хайж ин ч юм уу те тийм мэдээлэл ч юм уу олоод туслах бас болно. Одоо юугаар сурвал тэр багт орж болох юм ч юм уу те. Тийм дээр бол бас туслах боломжтой гэж бодогдсон. Тэр бас нөгөө өөрөө симулятороос орж эхэлж байгаа юм шиг те компьютертэй тоолж тэрэндээ бүр илүү сайжрах юм бол нөгөө дахиад нэмэлт тоног төхөөрөмжүүд нь яг формулагийн уралдааны өрөөлөд нь шүү дээ. Муу зай дээр үйлдвэр үүдэг. Тэрийг аваад бас яг тэрний хатуугаар дээр бас өвдөх юм бол илүү хөгжих баг гэж бодож байна. Миний зүгээс ингэж бодсон шүү дээ. Одоо яг нэг 17-тай гэдэг чинь нэлээ юу болчихлоо шүү дээ. Нас яваад. Тэгэхээр насны нэлээ өрөө. Тийм. Ер нь уралдаанд бэлж байгаа хүмүүс ер нь нэг 6 амдаа дунджаар 6 наснаас эхэлдэг. Тэгээ нэг картингаар явбал тэгэл хот тэгэл мож гээл уус гээл тэгэл уусаасаа гараал тэгээ явдаг шүү дээ. Тэгж явдаг. Тэгээд Монголд л жоо хэцүү баг. За тэгээд яг боломж нь нэл тэгэл гадагшаар гарах хэрэгтэй баг л та. Ялангуяа Европт. Европ дундаа одоо Итали тийшээ яг картинг амар хөгжсөн. Миний зүгээр хувийн зүгээс гэх юм бол яг нисэгч жолооч гэхээс илүү инженер талаараа явал илүү юу баха шаастай баг. Одоо 17 гэдэг чинь ер нь сургуулийн сургуулиар гэж байна. Тийм үлээ сонгоно. Тэгэхээр үнэхээр ингээ хүн сонирхолтой байвал сонирхолтой юм ингээд айгүй гоё хийдэг штэ. Нийт чаддаг. Тэгэхээр үнэхээр формула 1 сонирхоод ингээ гэж ивэл инженер болох хэрэгтэй. Инженер дундаа ялангуяа Италийн, Германы юм уу Английн техникийн том сургуулиуд байгаа.
За миний мэдхийн юунд дээ тийм Ториногийн техникийн сургуулиас аягүй том сургууль. Одоо Fiat тэ Ferrari энтерт ажилладаг ер нь том зандаа тэрийг төгссөн байт юм лээ. Тэгээд эн чин дотор инженер чин дотор аягүй олон салбар салж байгаа ч тийм аэродинамик хийдэг, дугууны одоо моторын тэгэл хөдөлгүүрийн гангийн тэ явах хэд ангич гэдэг юм ингээд салж байгаа. Тэр болгон дээр сонгоод ингээд наривчлаад явбал улам л илүү явах. Яг хөө мэдээж Формула 1 чинь өөрөө ингээ айгүй том бизнес өрсөлдөөн амар их байна. Тэгээд одоо формула одоо бидний үзэж байгаа формула 1 ч одоо яг автоуралдааны ноён оргил шүү дээ. Яг заавал формула 1 тэрнээс доошоо дахиад өөр зөндөө зөндөө юм байгаа. Бидний ярилцахгүй байгаа зөндөө төрлүүд байгаа тийм л. Үгүйдэл Америкт чинь Инди, NASCAR гэл аягүй олон бас өөр төрлөөрөлтөн байна. Дэлхийд бас нэлээд хүчтэй одоо юутэй ралли GP байна те. Одоо бас улсууд очиж ралли уралд одоо дээвэртэй машин гэсэн үг шүү дээ те. Open wheel биш. Тийм машины уралдаан байна. Тэгээд Dakar ралли тийм монголчууд оролцдог. Тийм монголчууд бол одоо бүр миний мэдхэл 90-д онд л оролцдог байсан. Тэ мотоцикл юугаараа. Тэг ийм хэтчлээ ингээд яг арын талаар явал бас боломж байгаа юм болов гэж харагдаад байна. Болохгүй юм бол байхгүй. Тийм болохгүй юм. Тэгэхээр өөрийгөө харуулж чадвал үнэхээр хурдан л байвал. Тийм. Тэгтээс юм чинь бас юу штэ нөгөө нэг зөв цагтаа зөв газар гэдэг чинь аюулгүй чухал. Одоо 80,000 байгаад ухаантай байгаад яг буруу газар идвэл чангуус хүн олж харахгүй гэдэг тийм. Тийм учраас сэтгэлээр битүүнараа гоё хичээгээрээ чадна шүү. Туушаагаараа тийм. Тэгээд юм жоохон судлаад үзээрэй. Хаана яад юм бэ? Угаасаа одоо бид нар ингээл мэдээллийн орн эрэнд амьдарч шүү дээ. Google гэж амар юм байна. Уншаарай. Тэр чат GPT-гээр бичсэн ч олоод гараад ирэх байна. Тэр ганагийн хэлсэн чи би ч бодож байгаа юм харин гоё нөгөө нэг e-sport тэр бас амар том болчих шүү дээ. Формулагийн нөгөө нэг багууд өөрснөө тий. Доороо багтай болоод. Тэгээд нөгөө Max уралдаж байгаа. Тий. Max яг янз янзын юм л уралдаж байгаа л яг F формулагийнх нь бол уралддаг. Формула чинь бас яг баг формулагийн баг доороо e-спортын багтай болоод хоёр нисгчтэй энэ төр болоод. Яг тэрүүгээр яг уралддаг. Яг биеэрээ уралдахгүйц яг тэрүүгээр өөрснөө сууж яагаад багаараа хоорондоо ярилцаад уралддаг ардаа одоо техник тасалжуулагчтай. Тэгээ уралдаа тэмцээн болдог. Тэгээ тэрнийхээ авар маа шалгардаг. Яг л формула шиг болдог болсон мэлээ. Тэгээд тэрний авраг нөгөө Ярно Опмер гэдэг нэг баг яадаг. Тэр Перезтэй бас уулзаад ярилцлага хийж мэж байгаа. Перез яаж өөрийнхөө симуляц дээр жалаад зэлээд. Тэгээд гэсэн тэрэн доор нь хүмүүс баг Перез энийг барахгүй дээ. Симуляц тоглоом дээр болоо гэсэн. F1 CV дээр чинь нөгөө нэг Альпины хоёр чинь юуны уралдаан болгоны өмнө тойрог хийж үзүүлдэг шүү дээ. Сим дээр. Тэгээ чи баг бүгдэн дээр нэгдэг баха. Тий. Баг бүгдэн дээр нэгдэг баха. За тийм байна. Тийм байна. Тэгээд бас магадгүй бас Монгол шиг те next G байх маш. Гэж тууштай байгаарай гэж хэлье. Ахнаар нь харж байгаа. Юу гэсэн ч үгүй. Нотгээ чинь болсон. За. Окей. За дараагийн сэдв. За тэгээд бид нар юу яасан юм аа? Энд ч одоо 8 дахь эпизод болчихлоо те. Бас хөрхөн он чинь 2 сар гарантай ч юм уу. Бас ингээд юм хийчлээ. Бас тодорхой хэмжээний байнгын үзэгчтэй болсон байлээ. Та нартай баярлалаа. Тэгээд бид гурийн зүгээс бас нэг юм бодол төрсөн юм аа. Одоо ингээд одоо үзэж байгаа байнг үздэг үзэгчтэй бас ингээд шинэ он гарах гэж байгаа холбогдуулаад бас та нартай баярлалаа гэж нэг жижиг хэмжээний бэлэг өрөх гээд. Бэлэг нь юу байх вэ гэхээр за одоо та малгай харж байгаа. Максийн 2024 оны аврагын малгай. Яг брэнд малгайгаа. Тэгээд энийгээ бас giveaway хийдэм үү гэд бэлэг болгоод хийдэм үү гэсэн. Тэгээд шаардлага нь юу вэ толгой? Тий яг энэтэй холбоотой нэг пост оруулъя гэж бодоод байгаа. Sorry. Яг юуныхаа дараа. Яг шаардлага нь бол мэдээж үзэгчид дундаас одоо бидрийг үздэг хүмүүс дундаас. Тэгээд энэ бодломжийг ашиглаад нэг giveaway байдаг ч хүмүүс юу мэдгэлэх те. Одоо манай YouTube subscribe хийсэн байх хэвээр, Instagram дагсан байх хэвээр, Facebook дагдаг, лайклсан байх хэвээр.
YouTube subscribe те. Тэгээ тэр постыг одоо шеэрлсэн гэдэг ч юм уу те. Тэгээ тэр хүмүүс дундаас нэг хүнийг рандомаар шалгаруулад энэ хүм алгааг ямар нэгэн аргаар Үнэ. Тэгэхээр тий ямар ч гэсэн он гарах хүртэл хугацаа өгөөд за тэгээ та бүхэн маань Facebook, Instagram, YouTube subscribe хийгээд share хийгээд тэгээд 3 найзаагаа меншн хийгээрэй. За тэгээ Азтай аавын хүү охин энэ малгайг авах нэ. Максин 2024 оны аврагын малгай. Окей. Суртаа болгоо. За. Амжилт хүсье бүгдэнд нь гэж. Амжилт хүсье. Бидэнтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Та болон таны гэр бүлд шинэ оны мэндийг хүргье. Мэндүргье. Сайхан баярлцаагаараа бүгд монголчуудаа. Жилийн хамгийн гоё өмч хамгийн гоё баяр. Тэ. Удахгүй болох гэж байна. Тэгээд 2025 онд эргэж уулзцгаая. Эргэж уулзцгаа. За түр баяр таа. Баяр таа.